Өдрийн мэндийг хүргэе. Их сайхан алгадши. Бид бүгдийн үзэх зургтай олон киног гаргадаг өргөө IMAX-ийн хамт олон маань цувралаар та бүхэнд лекцийг хүргэж байгаа. Энэ лекцийг өргөөцөг MN гэсэн сайтаар бид хамгийн олон санал авсан хүмүүсийг урьж лекц тавьж байгаа. За ингээд өнөөдрийн зочноор бид бүгдийн хайртай Монголын бас одоо үзэгсэн сайхан бүсач хөтлөгч Ануучин өнөөдрийн лекцийн эзнэр хүрэлцэн ирж байгаа маа. Ингээд бүгдээрээ халуун алгадчлаар өгтөж авъя. Өшөж ангаадчихъя. За миний дүүнэр тэгээд лекц тавигдахаар илүү сайн алгаад агшаад ялангуяа манай энэ дуулж байгаа дуучдыг бас халуун алгадагчдаар гоё өгтөж аваа шүү. За юу. За ингээд өнөөдрийн маань лекцний зочин, судлаач, хөтлөгч Ануучин болон өнөөдөр бас бидний урилгыг хүлээн авсан уран бүтээлчид маань өргөө танхимд хүрэлцэн ирж байна. Бүгдээ халуун алгадагчдаар өгтөж авъя. Монголын цагийн бахархал болсон бүсгүй судлаач, хөтлөгч Ануучин. За ингээд бидний өнөөдрийн гайхалтай лекцийн салхийг хагаж нэгэн гайхалтай дууг Монгол улсын гавьяа жүжигчин Бүрний хоёр та бүхэндээ дуулан сонирхолох гэж байна. Ингээд Монгол улсын гавьяа жүжигчин Бүрний хоёрыг өшөө чангаалаа алгадагчдаар өгтөе. Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. Ингээд би олон юм ярихгүй. Өнөөдөр энэ тагмд хүрэлцэж ирж манай Ануугийн лекцийг сонсох гэж байгаа та бүхэндээ баяр хүргье. Баярлалаа. Ингээд та бүхэндээ сайн сайхан аз жаргал эрүүл энхийг өрөөгөөд Ямнагийн Сүхбаатарын ялгуу соёлын гавьяа зүтгэлтэн нацагдоржин шигнэлт яран найрагч Данзгийн Ямагийн шүлэг амьдралаа би чамд хайртай гэдэг сайхан дуугаар сэтгэлийн мэлэг өргөе. Боцох болдог дэлхий энгэр түшээ дөгд минь нодолж ээжийн баярлуулж өрсөн төрдөг юм ихийг хөвлийгээс хүйгэн саллаж эх хорноо са эммин сандгүй
Сайн сайхныг хүсье. Ингээд өнөөдөр бидний текстийг хүндэтгэж ирсэн Монгол Улсын гавьяа жүжигчин Бүрнэ баяр. За бүгдээрээ халуун алгадагчдаар дахиад нэг баяр хүргэе. Энэ сайхан дуунуудаа улам сайхан бидэндээ олон жил дуулахын өрөөдийг өөдөөд өргөн дэвшүүлье. Ингээд өнөөдрийн бидний өргөө цэгийн сайтаар санал асуулга аваад хамгийн олон хүмүүсийн санал авсан та бидний хайртай хөтлөгч, судлаач, ануучин бүгдээрээ халуун алгадагчдаараа босож байгаадыг сагуулж авъя. Өнөөдрийн бидний текстод шин эртний шин хандлага гэдэг сэдвийн доор та бүхэнд хүргэх болно. Ингээд судлаач, хөтлөгч, ануучин ишиж байгаа татшээ. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Цэнхэр дэлгэцээр магадгүй та бүхний олонхтой уулзаж байсан бах. Өнөөдөр Монголын нүүр болсон, Монголын ирээдүй болсон залуучууд та бүхэнтэйгээ өөрийн биеэр яг энэ мөчд уулзж байгаадаа маш их баяртай байна. Мөн Монголын мэдээллийн нөлөө бүхий бас чанартай үнэн зөв мэдээллийг та бүхэнд хүргэсээр ирсэн Icon MN сайт өнөөдрийн миний яриаг бас интернет сонирхогчид сошиал ертөнцид бас шууд дамжуулахаар бас ажиллаж байгаа. Тийм учраас сошиал энэ сүлжээг дамжуулан миний яриаг бас хүлээж авч байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Дөнгөж сая Монгол Улсын гавьяа жүжигчин Бүрнэ баяр ихч маань амьдралаа би чамд хайртай гэж энэ сайхан дууг дуулж өнөөдрийн яриаг маань эхлүүллээ. Та бүхэн амьдралд хайртай үсттэй. Амьдралыг хайрлахыг та бүхэн энэ залуучууд юу гэж ойлгодог вэ? Аливаа зүйлийг хайртай юу гэд асуухад хайртай гэд хариулах амархан шүү дээ. Чи ээжтэй хайртай юу? Хайртай. Чи хүүхдтэй хайртай юу? Хайртай. Чи эх орондоо хайртай юу? Хайртай. Чи амьдралд хайртай юу? Хайртай. Энийг хэн бүхэн хариулж чадна? Энэ маш магадгүй бодохгүйгээр хариулдаг, хариулт чийж магадгүй. Гэхдээ нөгөө талд нь бодоод үзэх юм бол боддгоо хариултгаараа гэмтэж чийж магадгүй гэж би хувьдаа боддог. Тэгэхээр та бүхэн маань амьдралыг хайрлах гэдгийг юу гэж ойлгодог юм бэ? Энэ сэдвээс өнөөдрийнхээ яриаг эхлэе гэж бодож байна. Телевизийн хүнд нэг хүнд зүйл байдаг. Юу вэ гэхээр телевизээр харагдах дүр яг ингээд нөгөө амьдаар нь харах дүр гэдэг нэг юм хоёр яриа үүсчдэг байхгүй юу? Тэгээ та бүхэн өнөөдөр намайг амьдаар нь харж байна. Тэгээд амьдаар нь харахаар мяа юм бэлдэж шүү гэдэг нэг юм яриа гарчдаг. Телевизээр нэг өөр төсөөлөгдөд. Тэгэхээр амьдаар нь харахад бас хүмүүст ямар сэтгэл төрж байгаа болоо гэж бодоод ингээд бяцхан дарган болгож үүнийг хэллээ. Аливаа зүйлийг хандлагын тухайд сүүлийн үед залуучуудтай сэтгэл бодлоо хуваалцмаар санагддаг болсон. Өнөөдрийн лекцийн нэр нь ч гэсэн шин эртний шин хандлага. Тэгэхээр амьдралыг хайрлах хайр гэж юу юм бэ? Хайрын тухайд бид нар ер нь ямар байдлаас, ямар өнцгөөр хандах ёстой юм бэ? Энэ биеийг хайрлах гэдгийг бид нар юу гэж ойлгох ёстой юм бэ? Биеэ хайрл гэж хэлцдэг. Тэгээ биеэ хайрлах гэдэг яг энэ ухагтхуунд юу багтдаг юм бэ? Таны ойлгоод байдаг зүйл, миний ойлгоод байдаг зүйл хоёрын өнцөг нь нэгдэж байгаа мó гэдэг талаар л илүү нухацтай бодож ойлгомоор юм шиг санагдаж байгаа. Миний хувьд амьдралыг ойлгох энэ боломж надад маш эрт тохиолсонд би баяртай байдаг юм аа. Тэгээ сая энэ дуу явж хахад энд миний нэвтрүүлэгт оролцсон дүрс зургууд мөн хэлсэн үгнүүдийн ишлэлүүд явж байна. Тэгээд альва зовлон
дохионо гэдэг маань аливаа хүнд бэрхшээл хүний амьдралд тохиолдно гэдэг маань ер нь хүнийг урагшлан дээшлүүлэхийн их үндэс байдгиймаа гэж хувьдаа бодож явдаг. Тэр үгийн маань бас ишил жинд тавьсан байна. Би үнэхээр тэгж боддог. Хүнд тохиолдож байгаа хэцүү бүхэн давж чадах юм бол тэгтээ ухаалгаар өсөрч биш, хонзогнож биш, барьцаж биш. Зүгээр л болж байгаа бэрхшээл зовлон хүн ухаалгаар тийсч гарч чадах юм бол хүн үүний дараа хичнээн том өсчихсэн байдаг гэдгийг л би өөрийн амьдрал дээр үзэж тулсан юм эмэгтэй байгаамаа. Өнөөдөр та бүхэнд би хандаж ярих энэ цаг хугацаа маань өөрөө бас хязгаартай 40 минут байгаа. Тэгээ үлдсэн хугацаанд нь та бүхнийхээ асуултанд хариулах юм байлээ. Энэ 40 минутын хугацаанд энэ тэндээс сонссон элдвийн мэдээлэл гэхээсээ илүүтэй өөрийнхөө бие дээр үзэж туулсан тэр туулсан бэлгүүн гэж монгол хүмүүс ярьдаг да. Тэр туулсан бэлгүүнээ үзэж туулсан үннээ ярих нь та бүхний цаганд хэмнэлттэй хийгээд бяцхан ч гэсэн одоо хэрэг болох юм болов уу гэж хувьдаа бодож байгаамаа. Тэгэхээр би энд голдуу оюутнууд ирсэн байна. Оюутан сурагчид ирсэн байгаа гэж бид болсон. Тэгэхээр яг оюутны одоо 1-р курс буюу хамгийн одоо оюутан болсон эхний жилээ маш их хүнд өвдчихсэн хүн юм байгаа. Тэгээд яг тухайн үеийн хувь зохиол гэдэг юм уу, нөхцөл байдал гэдэг юм уу, одоо юугаар ч мэдэхгүй буруу уншлагдаад тэгээд их л хүнд онцлогдчихсэн. Ер нь бол эмнэлгээс гарах үедээ одоо амьдрах боломжгүй 1-2 сарын настай л гэж ингэж онцлогдож миний оюутан ах цаг маань эхэлж ирсэн юм аа. Би тэр үед юуг ойлгосон бэ гэхээр нэг ийм зүйлийг л ясандаа тултал гэж нэг монгол хүмүүс ярьдаг да. Ясандаа тултал би нэг л зүйлийг ойлгосон. Юу гэхтэр зэрэг миний тэр оюутан 1-р курс байх үед чинь эмнэлгийн нөхцөл боломж бас тийм сайн байгаагүй, одоогийнх шиг бас байгаагүй шүү дээ. Нийгмийн тогтолцоо дөнгөж өөрчлөгдөж байсан хүнд хэцүү үе. Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, онцлогоо гэд олон зүйл бас одоогийнхтой харьцуулшгүй тийм өөр цаг үе байлаа. Тэгээд эмнэлэгт бүтэн 1 жил хэвтэж явах хугацаанд аав ээжигээ тэр эмнэлгийн одоо чулуун шалан дээр хоёр талдаа ингээд сонин шахууд ивсүүлээд ингээд сахиулж 1 жилийг ардаа үлдээсэн. Тэгээд тэр эмнэлэгт хэвтэх хугацааг хүртэл би өөрийнхөө одоо охин насыг буюу хүүхэд насыг дүрслэн эргээд санах юм бол яг нэг тийм нисж байгаа шуур шиг ч юм уу. Ерөөсө бэртэж гимтээгүй. Ерөөсө одоо тийм одоо юу гэдэм бэ? Өчүүхэн толгод суугаагүй. Тийм л гэрэлтэй гэгэн нэг тийм цагаан одоо дүүлэх тийм л одоо шуур шиг байсан юм уу гэж эргээд боддیں۔ Тэгээд яг тийм үедээ маш их хүнд өвдсөн байдаг. Тэгээд бүжгэлдэг байсан болохоор юмыг их нарийн шүүдэг байсан тэр үед. Бүжгийн багш маань хүнийг ингээл богино хүзүүтэй, хүлэн тим, энэн тим гэж бүжгийн урлагчураа нарийн штэ. Тэгэл их хамаагүй хэлдэг. Тэгээд их сургуульд орчоод биеийн тамирын хичээлд орохдоо бас ингээл хүмүүсийг шүмтгий хардаг. Нөгөө багш байнга л бүжгийн багш чинь хүний бие идэрэхтнийг элдвэр нь бас хэлж дуудаж идэг тийм байсан болохоор. Тэгээд тэр эмнэлэгт байж байхдаа цонхон дээр хараа зогсож исэн эмнэлгийн тэр 4 давхрын цонхоор 1-р эмнэлэг байхгүй юу? Тэгээд тэр 4 давхрын цонхоор хараад зогсож исэн тэр жилийн 9 сарын 1-ийг би эзэж мартдаггүй. Тэр 9 сарын 1-нд 1-р эмнэлэг чи өөрөө их сургуулиудын ингэж юм уулзуурлуу хардаг тийм эмнэлэг. Миний тэр эмнэлгийн өрөө тийм байлаа. Багшийн их сургууль харагддаг, Монгол улсын их сургууль харагддаг, техникийн их сургууль харагддаг. Би тэр өглөө хичээлгүй байсан. Одоо ухаан мэдээ орж цэцэрлэг сургуульд хамрагдсанаасаа хойш цэцэрлэг сургуульд хамрагдаагүй анхны 9 сарын 1 байсан. Тэгээд цонхоор ингээд өөрийнхөө хөлийгч даахгүй. Тэгээд тийм сэхэнд ер нь хүнд байсан да. Тэгээд ингээд цонхоор хараа зогсож исэн чинь яг эмнэлгийн цонхны доогоор нэг тийм орон нутгаас дөнгөж орж ирсэн болов гэмээр юм. Хацар нь улаа бутарсан. Нилээ юм махлагтай ах хэвчээ ингээд сэв хийдэл алхаал яг тэр эмнэлгийн доогоор явсан байхгүй цонхны доогоор. Тэгээд тэр охиныг хараад бодож ирсэн. Би өмнө нь ямар жижиг зүйлд ач холбогдол өгж шүүдэг байгаа вэ? Өндөр нам, тарган, туранхай, урт хүзүүтэй, том нүдтэй, онигор инээ тэрэгээд энэ яг хинт хэрэгтэй байсан юм бол. Өнөөдөр
Эмнэлгийн энэ өрөөнд дотор хөлөө даахгүй зогсож байгаа би, хүнээс одоо эрс хамааралтай болсон би, нүдэнд нь гуниг хурсан би, тэр доор өөрийнхөө биеийг даагаад нүүрэн нүдэн гэлтсэн яваа. Тэр хацар нь улаа бутарсан, хацар нь улаан тэр охин бит хоёрын хэн илүү үнцэнтэй байна вэ? Хэн илүү аз жаргалтай байна вэ гэдгийг л 17 наснда олж харсныгаа би их азтай гэж боддъм аа. Тэр цагаас хойш амьдралыг үнэлэх үнэлэмж буюу амьдралд хандах хандлага маань үнцээрээ өөр болсон. Хүмүүс хэлдэг Монгол тулхтны 100 эрхэм нэвтрүүлэгт голдуу настай хүмүүстэй ярьсаар байгаад чи ийм яриатай болцсон юм уу гэд. За зарим нэг бүр шүмжилдэг хүмүүс нь ухаантай болох гэж ядаад гэдэг. Ухаантай болох гэж ядах бол хамгийн хэцүү оролдлого хийж магадгүй. Миний энэ өнөөдөр та бүхэнтэй уулзсан уулзалтын эхэн энэ бүх юмыг ярьж байгаа шалтгаан маань өөрөө тэр эмнэлгийн цонхоор хүний гарт байж байхдаа тэр сэргэлэн тэр үзэсгэлэнтэй эрүүл Монгол охиныг харснаас эхэлсэн юм аа л гэдгийг өнөөдөр та бүхэнд хэлэх гэсэн юм аа. Тэр хүний үнцэн гэдэг юу вэ? Хүмүүс үнцэнээ өөр өөрийнхөөроо олон байдлаар тодорхойлдог. Тэгээ миний бодлоор хүн амьдрахын үнцэн гэдэг бол хүний оршихуйн үнцэн гэдэг бол цөөн үгээр багтааж хэлэх боломжгүй. Өнгөрсөн одоо ирээдүйн цагийг бодон байж хэлэх ёстой. Өнгөрсөн цагийн ямар үеийн үрээр өнөөдөр би энд төрвөө. Өнөөдөр ямар үеийн үрийг хэн гүйцэтгэг вэс ирээдүйд яах болоо гэдэг энэ 3 цаг дээр бодсны үндсэн дээр хүний амьдралын энэ цагийн утга учир тайлагддсан болов уу гэж хувьдаа бодож бясалгаж явдаг. Тэгэхээр магадгүй энэ зааланд сууж байгаа энэ хэдэн зуун Монголын гэрэл гэгээ болсон магадгүй ирээдүгээ би хаанаас нь эхэлж харах вүлээ? Яах вүлээ гэж бодон бясалган суугаа залуучууд та бүхэн бүгдээрээ цээж дүрэн аз жаргалтай байгаа гэвэл би үгүй гэж бодож байна. Хувь хүн бүхэнд өөрт нь тохирсон, өөрт нь зовлон болоод байгаа зовлон, мөн жаргал гэж бодоод байгаа жаргал оршдог учраас. Хэрвээ өнөөдөр таны амьдралд шийдэж чадахгүй асуудал байгаад байгаа бол гарах гарцгүй юм шиг бодогдоод байгаа бол хандлагаа нэг шинжээд үзээрэй л гэдгийг хэлэх гэсэн. Бид аливаа зүйлд хандах хандлага 21-р зуунд өөрчлөхгүй л бол тэр хүсээд байгаа их аз жаргал, тэр хүсээд байгаа их хүсэл мөрөөдөл биднээс алсраад идэг юм байна. Өнөөдөр яг энэ цагт Улаанбаатарчууд бид утааны тухай асуудлыг хамгийн их ярьж байна, тийм үү? Утаанд шаналхгүй хүн алга, шаналхгүй ээж алга, шаналхгүй иргэн гэж алга, мөн хордохгүй хүртэхгүй хүн гэж Улаанбаатарын иргэн хүн өнөөдөр байхгүй. Гарч ирж байгаа шинэ иранууд утааны асуудлаас болоод янз бүрийн одоо өвчин эмэгтэй гарч ирж байна гэж хичүүд санаа зовж байна. Би ч гэсэн өөрөө нялх хүүхэдтэй хүн. Хүүхдээ хаана агаар салхинд гарах вүлээ? Яах вүлээ гэж бодож шаналж явж байгаа бас нэг жирийн ээж. Гэхдээ энэ улс орон утааны асуудлыг шийдээд жаргах хүртэл чинь би юу хийж чадах вүлээ гэдгийг л бодмоор юм шиг. Утаагаа арилгаад нэг жаргах юу гэж бодох энэ хандлага маань өөрөө магадгүй гажуудалтай байж магадгүй. Танаас үл шалтгааллах энэ Улаанбаатарын утаанаас өмнө нь бид өөрсдийгөө илүү хордуулаад байгаа бас нэг зүйлийг бодоосай. Хамтдаа энэ цаг мөчөөс бодцгоё гэдгийг би уриалмаар байна. Утааны асуудал бол хэн нэгэн дорвитой арга хэмжээ авч улс төрчихгүй байж иж, бизнес ашиг хонжоог бодохгүй ээж магадгүй шат дараатаагаар он цагийг туулж шийдэх ёстой асуудал гэж магадгүй. Гэтэл үүнээс өмнө та бид эрүүл мэндийнхаа төлөө 70-80% бас шийдчих боломжтой нэгэн асуудал байгаад байна. Энэ юу вэ гэхээр та бидний өөрсдийн гараар өдөр тутам амрууга халбагтан хийж байгаа хоол хүнс. Хоол хүнсний асуудлаас болж хүний эрүүл мэнд 70-80% дороотч болдог өвчин эмгэг үүсдэг тухай асуудлыг хүн төрөлхтөн ярьсаар 60-70 жил болж байна. Өнөөдөр Монголын энэ нийгэм, энэ нөхцөл байдал эрүүл хоол хүнсний тухай асуудал, эрүүл мэндийн суурь үндсэн боловсролын тухай асуудал бас төдийлөн сайн биш байна гэж харж байгаа. Энд ирсэн та бүхэнд гартаа усны савтай устаа ирсэн залуу хүмүүс байна уу? Гараа өргөөч.
Над руу их хурц гэрэл тусаад би харж чадахгүй байна бас та нарыгаа. Алуу устаа хүн байвал гараа өргөнө үү? За 1 2. За баярлалаа. Өнөөдөр 300-аас 400 залуу энд ирнэ гэж зохион байгуулагчид надад хэлсэн. Энэ тоогоор ирсэн бол 300 хүний 2хан хүний гарт нь ус байна. Энэ лекц ойролцоогоор 1 цаг орчим үргэлжлэнэ. Та бүхэн наашаа ирнэ гэж бас тодорхой цаг хугацааг зарцуулсан байгаа. Мөн дараа одоо ус уух газартаагаа золгохтол бас тодорхой хугацааг зарцуулна. Мөн үү? Ингээд нэг 2 цаг. 2 цаг орчим огт ус балгахгүй байна гэдгээс л эрүүл мэндийн асуудал эхэлж байгаа. Сошиал ертөнцөөр ч юм уу миний фейсбુક хуудаснаа олон хүмүүс ханддаг. Та нар чи над эрүүл байх юм а хэлж өгөөч. Хурдан хэлж өг. Гоё баймаар байна. Зөв хоолломоор байна гэдэг. Ташрамд хэлэхэд би өөрөө хоол хүнс заадаг хүн бол огтхонч биш ээ. Гэхдээ мацгаар дамжуулан хүний бие хийгээд сэтгэл бүрэн төгөлдөр эрүүл болдгиймаа гэдгийг өөрийн бие дээр үтсэн бөгөөд зорж ирсэн хүн бүхэнд нээлттэй зааж түгэж явж байгаа ийм эмэгтэй. Тэгэхээр арьсаа гоо сайхан болгомоор байна. Хүүхдээ эрүүл байлгамаар байна гэдээ ярьдаг. Тэгвэл уснаас эхэлдэг. Усыг буюу шингэн зүйлийг зөв уухаас эрүүл мэнд гоо сайхан эхэлдэг залуучуудаа. Би нэг зөвлөлт хэлье л да. Ган гачигтай жил ган гачиг их болоод ивэл газрын хөрс яадгүй. Хатдаг мөн үү? Тэгээ гинэт бороо орохгүй яжгаад маш их хэмжээгээр бороо орохоор яадгүй газрын хөрс эвдэрдэг. Хүлээж авч чаддгүй шүү дээ. Та нар өөрсдийнхөө биеийн эсийг яг үүнтэй зүрлээд бодчих. Хүний биеийг бүрдүүлдэг эсүүд байгаа шүү дээ. Хамгийн жижиг нэг эс. Энэ эс маань өөрөө гадна буюу дотор гэсэн 2 уснаас бүрддэг юм байна л да. Энэ эсийн доторх ус нь хэдий чинээ их байна. Тэр чинээгээр хүн өөрөө залуу, сайхан, өнгөлөг, толгор харагддаг юм байна. Тэгэхээр нас явсан л бол нас явж л байгаа бол үрчийнэ. Заавал би үрчиж хорчих ёстой гэдэг ойлголт маань өөрөө бас асуудалтай, бодох ёстой ойлголт. Энэ Азийн орнууд, Солонгос, Япончууд дундаж насналтаараа ялангуяа Япончууд дэлхийд тэргүүлдэг. Настай одоо Япон хүнийг ч юм уу Солонгосчуудыг харахад яадгүй нүүр нь толгор гэлтгэр маш өнгөлөг харагддаг. Энэ маань яаж байгаа юм бэ гэхээр усны хэрэглэн буюу бие эсээ усаар дутагдах хэмжээнд оруулдаггүй гэдэг энэ гаргалгаа. Мэдээж цаг уурын нөлөөлөл бий. Гэхдээ үүнээс чухал зүйл нь юу вэ гэхээр ядаж усыг яаж зөв уух вэ гэдгийг л тэр хүн ойлгочихсон байдаг. Эрүүл мэндийн боловсрал гэдэг бол анагаахын их сургуульд орж байж 5-6 жил хичээл үзэж байж түүний дараа одоо нөгөө эмчлэх эрхээ автлаа үзэж байж ингэж эрүүл мэндээ хүн ойлгодог гэсэн асуудал энгийн эрхэн хүнд бол бас биш шүү дээ. Эрүүл Монгол хүн байна гэдэг маань усыг зөв уух боловсролыг л хүүхдүүдэд түгээхээс эхэлж байгаа. Цэцэрлэг сургуулийн багш нар яах вэ гэхээр одоо нэг уснууд тавьчихдаг штэ тийм ээ. Бүлээсгээд ямар ч усыг тавьж болно. Заавал тэр машин инээтэрэгээд ах юу вэ? Савнд бүлээ ус томоохон шиг хийж тавиал хүүхдүүдийг 30 минут тутамд усаа гүйж ирээл нэг аяг ус уугаад идэгд хөвшүүлчихэд эрүүл мэндэд маш том өөрчлөлт гарна. Өнөөдөр миний энэ яриаг, лекцийг сонсохоор хүрэлцэн ирсэн та бүхэн маань яг энэ мөчөөс ахуулаад 7 хоног усыг зөв зохистой уугаад хэрэглээд үзээрэй. Эрүүл мэнд арьсанд нь хамгийн түрүүнд харагдах энэ арьсанд нь маш том өөрчлөлт гарах болно. 30 минут тутам би одоо усыг зөв уух аргыг та бүхэндээ хэлэх гэж байна. Тэгэхээр усыг зөв ууна гэдэг маань 30 минут тутамд амны салсыг тийм ээ нэг том балга ус балгаад уухаас эхлэх нь шүү дээ. Ихэнх залуучууд усыг яаж уудаг вүлээ? Уухгүй байж тэгээс та өглөө хатлаа цангалаа гэж гүд гэж хийгээ залгаад уучдаг. Энэ яаж вэ гэхээр түрүүний миний ярьсан эсийн доторх усыг нөхдөггүй. Зүгээр л шингэн болоод тэгээ яах вэ? Шээс болж үйлдвэрлэгдээл гарчдаг. Ашигтай ус болж чаддгүй.
гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бие энэ одоо чиглэг харахад тийм ээ арьсаа чиглэг эрүүл байхын үндэс чинь биендээ шингийн юмыг уухыг хэлдэг. Үүнд цай ордоггүй. Цайг бид шингэн юм уучлаа гэдэг. Би цай уудаг штэ. Цай бол өөрөө хүнсэнд ордог зүйл шүү дээ. Тэр тусмаа одоо хийцтэй цай, ванштай цайг ууж хэрэглэдэг бидэнд ус маань өөрөө хүнс гэж ойлгуулцох ёстой. Цайг хүнс гэж ойлгуулцох ёстой. Ус гэдэг маань өөрөө тусдаа зүйл шингэн. Ямар та дээрийн хүмүүс хэлдэг шүү дээ. Нэлэх хүүхэд ээжтэй өлсөд байгааг минь мэддэгч цангаад байгааг минь мэдэхгүй юм да гэж. Хөхөө өгөөлэдэг тэрийгэ шингэн гэж ойлгодог. Гэтэл энэ хөхний сүв гэдэг маань өөрөө тижэл юм шүү дээ. Түүний хажуугаар бид нар хоол идэж гин гэд усаа болдгүй үсттэй шингийн юм уухаа ам цангаж л байдаг. Тэгэхээр энэ усыг зөв уухаас эхэлдэг. Өөрөө ам цангах мэдрэмж, өлсөх мэдрэмж хоёр яг ижилхэн хүнд бас мэдрэгддэг гэдгийг эрдэмтэд бичсэн байдаг. Ойлгосноо? Тэгэхээр жингээ хасъя гэж тэгдэг ам цангаад байгаагаа магадгүй өлсөөд байна гэж андуураад байнга ам руугаа юм хийгээд идэг хүмүүс олон байж магадгүй. Тэгвэл та бүхэн маань өлсөх мэдрэмж төрөөд балга усныг балгаад үзээрэй. Тэгээд нэг хэдэн минут байгаад үзэхэр зэрэг тэр өлсөх мэдрэмж ихэнхдээ дарагддаг. Ойлгомжтой юу? Ойлгогдож байна уу? За хэдүүлээ лекц дуустал ус уухгүй ингээд суух нь те харамсалтай санагдаж байгаа биз? Тийм ээ. Өнөөдөр литр ус хэдэн төгрөг вэ? Далах авахд хэдэн төгрөг вэ? Тэр авж байгаа усаа өөрийн биед зөв зохистой хэрэглээд эхлэхэд эрүүл мэндийн анхан шатны асуудал холбоотой байдгийн байна гэдгийг өнөөдөр бас энд хэлхийг хүсэж байгаамаа. Мацаг гэдгийн талаар та бүхэн сонирхож байна уу? Мацгийн талаар ярьж өгөөч гэж хүмүүс маш их хүсэлт тавьдаг л да. Тэгээ та бүхэнтэй уулзсных цаг маань хязгаартай байгаа. Аль болохоор та бүхний хүсэж байгаа сэдвийг энэ богинохоо хугацаанд ярьж өгөх нь зүйтэй гэж бодож байгаа зөв биз дээ. За. Маш хүүтэн ус байна. Өвлийн цагт ингэж хүүтэн ус уугаад байх нь эрүүл мэндэд бас нэмэргүй. Мөстэй ус эднэргээ 100 уудаг шүү дээ. Ер нь хөв хүүтэн ус уух, хав халуун ус уух аль нь ч хүний эрүүл мэндэд ашиггүй. Хортой гэж ойлгож болно. Монгол хүмүүс бид нар нөгөө хүүтэн оронд амьдардаг болоод ч тэр юм уу? Халуун цайг л нөгөө хүүхдтэй очоод хурдан уу гэдсэн ингээд заагаад өгчдөг. Гэл бараг улаан хоолойгоо шалзарч түлэгдтэл ингээд халуун юм очоод уудаг. Энэ маань үгүй мэдээч шүү дээ тэр сайн хүүгээ үлээхгүй бол улаан хоолой шалзрам шахуу түлж байгаа юм чинь улаан хоолойны улаалт тэр үрүсэл гэдэг зүйлийг бол үүсгэхэд амжиггүй. Тэг нэг удаад ингэж ууж байгаа биш шүү дээ. Амьдралын туршид 7 хоногт хэдэн удаа энэ халуун шалзрам мэмийг хүү гэж байгаа хоолойгоор дагуулчих чинь ботгол асуудал. Хэд их мөстэй хүүтэн усыг уух нь мөн хүний биед ачаалал үүсгэдэг. Тэгэхээр аль болохоор уух юмны хэм нь өөрөө хүний биеийн хэмтэй ижил байвал цогцолтой юм байлээ. Тэгэхээр хүний биеийн хэм хэд байдаг вүлээ? Хүний биеийн хэм хэд байдаг вүлээ гэд асуухаар бас яг зөв хариулах хүн ховор цаг болсон юм байлээ шүү дээ. Тэр ч дээ яаж халуурж байгаагаа мэдхүү. Бас яаж халууны хэм маань одоо тийм ээ хүний биеийн дулаан буурч байгаагаа мэдэх вэ? Хэд байдаг гинэ? За уншиж судалсан номон дээр бол 36.5 гэж бичсэн байт юм байлээ. Тийм тэгээд ер нь иймэрхүү л хэмтэй уух идэх юм маань байвал их цохилтой гэж бичсэн байт юм байна. Тэгэхээр хүний биеийн хэмийн тухай хүний биед ямар хоол зохистой зохисгүй байдаг вэ гэдэг тухай асуухаар асуултанд их хойрогдов мэдхгүй дүү хариулдаг хэрнээ хин нэгний амьдралыг асуухаар ам булаалтад хариулдаг. Тэр чинь тэгсэн шүү дээ тэгсэн байхгүй наа чи худлаа наа чи үнэн гэв. Нэг бол ирчүүд машина
Тийм ээ? Одоо 95-аар явдаг ч юм уу? Машинд дизель түлш авчиад хийх жолооч ир хүн байхгүй шүү дээ. Яаж хийж байгаа л 95 92-ыг хийн, 76-ыг хийн. Яаж хийж байгаад хийдэг? Бид нар амьдралын боломж болцоо гарч ирэх юм бол авчиж болох тэр зүйлд тийм их ач холбогдол өгдөг, хайрладаг, гамандаг. Бүр өстө хичээж агаад тэр яг тохирох зүйлийг хийгээд идэг. Тэгсэн хэрнээ энэ ганцхан заяах биеинд болохоор юу тохирдгийг нь ерөөсө тоодгүй. Хідэн цагт хоол иддгийг, хідэд хоол идвэл бие нь хүлээж авдгийг, хүлээж авдаггүй. Энэ бүхнийг бид нар их хойрог, ер нь энэ бие бараг мэдэрдэггүй гэж хэлэхэд бас хитэдэл болохгүй юм болов гэмээр. Тэгэхээр усыг уух тухай та бүхэнд хэллээ тийм үү? Дараагийн нэг зүйл маань жажлах тухай. Сайн жажилж идэх тухай би бас та бүхэнд хэлье гэж бодож байна. Мацгийн яриа руу орохоос өмнө. Хоолыг маш сайн жажилж иддэг. 70, 80, 100 зажилдаг хүн байна уу амандаа? За 60 ажилдаг охин байна гэж байна. Өөрөөр за жажилдгүй нэр төдийж ажилнаа гэж юу? Жажлахын ч нэг ажилчнаа. Ер нь тэгээд хүмүүсийг энэ эрүүл мэндийн талаарх судалгаа энэ олон жил хийж явж байгаа хугацаанд хүн хэрхэн хоолтдог юм бэ гэдгийг ингээд хараад идэг болчихдээ. Их сайхан гунгасан эмэгтэйг харахад л махыг нэг удлаа гэхэд 20-30 секунд л ажиллаж байгаа харагддаг. Бултгануулж байгаа л залхичдаг. Ходоодондоо араа шүтдэг хүн байна уу? За яг хөө амандаа би жажлаагүй. Тэгээ одоо буталч чадаагүй хэсгийг ходоод ороод тэр буталчих биз. Тим хүн байхгүй өнөөдөр. Ходоодондоо араа шүттэй, соёотой, үүдэн шүттэй хүн байхгүй гэж бодож. Тэгэхээр ходоодоо бид нар ямар их ачаалтдаг вэ? Энэ зажлах, энэ зүйлийг хийхгүй байснаар ходоодоо бид нар хугацаанаас нь өмнө ямар их илээдэг вэ гэдгийг бас та бүхэн маань бодоод үзээрэй. Тэгэхээр эрүүл оршихуйн үндэс нь хоолыг маш сайн жажилж идэхээс бас эхэлдэг юм байна. Бүр хичээгээд ингээ удаан зажлахаар цадах мэдрэмж бас маш хурдан төрчдөг. Үүнийг бас та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Тэгэхээр усаа зөв уугаарай, мөн дараа нь жажлах дээрээ анхаарлаа хандуулаарай. Маш сайн жажилж идэх юм бол цадах мэдрэмж яах нь вэ? Төрдөг байх нь шүү дээ. Хүн тэгээ бага иддэг гэсэн үг байх нь шүү дээ. За мацаг руу орцгоё тэхүү. Мацгийг та нар юу гэж ойлгодог? Мацаг гэдэг юу вэ? Энэ гэрдийг авчи та би энэ залуучуудыг сонсъё. Юу гэнэ? За хоолсаа хөөр. Энэ танхимд ирсэн хүүхдүүд, залуучууд мацаг барихыг хоолны дэглэм гэж ойлгодог юм байна. Цагаан хоол идэх гэж ойлгодог юм байна, тийм ээ? Хоол сойх гэж ойлгодог юм байна. Эдгээрийн аль нь ч биш. Бурхан багшийн дүүцэн өдрөөр мацаг барьлаа гэж хэлээд цагаан хоол иддэг мөн үү? Энэ бол цагаан хоол идэж байгаамаа. Түүнээс биш мацаг барьж байгаа зүйл биш. Мацаг ерөөсөө хоёрхан хэлбэртэй байдаг. Нэг нь хуурай, нөгөөхийнх нь сонгодог мацаг гэж нэрлэдэг. Хуурай гэдэг маань яах нь вэ? Яа гинэ? Тий. Хуурай гэдэг маань ус жуухгүй, юу ч идэхгүй байхыг хэлж байгаа. Нэгсэнд одоо хилэн дээрээ юу ч тавихгүй байхыг хэлэх нь шүү дээ. Хуурай мацаг. Йой. За, устаа мацаг гэдэг нь яах нь вэ? Зөвхөн ус уухыг хэлж байгаа нь шүү дээ. Мацгийг та бүхэн юунд ашиг тустай гэж бодож байна? Яагаад? Бие амраана гинэ. Энд маш сайхан хариулт хэллээ. Нэг хүн бие амраахын тулд гинэ. Энерги нөхөх гэж байна. Өөр? Ходоодоо амраах гинэ. Миний хувьд мацгийг маш олон жил барьж байна. 10 хэдэн жил. Ер нь тэр хүнд өвдөж өвдснөөсөө хойш нэг их удаагүй хугацааны дараа мацаг гэдэг энэ гайхамшигтай зүйлтэй тааралдаж, учирч мацгийн талаар бичсэн номуудыг судалж, тэгээ номоор дамжуулсан агуу багш нараар багш хийж, хань хийж мацгийн зам мөрд орсон ийм хүн юм байнамаа. Тэгээ миний хувьд хамгийн урт мацаг барьсан нь
30 хоногийн устдаа мацаг барьж исэн. 30 хоногийн устдаа мацаг. Тийм 30 хоног ус уусан гэсэн үг байна шүү дээ. Гэтэ энд нэг зүйлийг хэлэх ёстой. Гинтл нэг өдөр 30 хоног барьчдсан биш шүү дээ. Одоо миний яриаг сонсоод гүйж гараад 30 хоног хоолноос гүүгээд ингээд туйлшрамтахаа хандаж болохгүй. Мацаг гэдгийг би анх удаа барихтаа бол 7 хоногт 24 цагийн мацаг барьж эхэлсэн. 24 цаг л ус уун гэсэн үг шүү дээ. Тэгээ бас тэр ном юмыг уншиж байж нэлээд судалгаатай хандаж эхэлсэн. Анхны 24 цагийн мацаг бол ерөөсөө амар байгаагүй. Ягаад гэвэл тэр үед би одоо баг надад нэрлэгдэхгүй өвчин баг байдгүй шахав. Тийм их одоо харшилтай өвчтэй хүнд байсан учраас мэдээж анхны 24 цагийн мацаг надад амар байгаагүй. 24 цагийн мацгийг үдийн хоолноос үдийн хоол руу барих нь цохилтой байдаг. Өглөөний хоолоо идчих нь мөн үү? Өдрийн хоолоо идчих нь мөн үү? Тэг өнөөдрийн өдрийн хоол 2 цаг дууслаа гэж бодоход 2 цагаас ахуулаад ус уун. Нөгөө түрүүний миний хэлснээр яг 30 минут тутамд бүлээн усыг уугаад яваад ахна. Ингээ маргааш өдрийн 2 цаг хүрэх нь шүү дээ. Ингээ мацгийг тайлах барих бол амархан байдаг юм аа. Сүүлдээ би эд эрэхтэн хорноос тайлагдаад эхлэхээр улмал хөнгөрөөд идэг учраас мацаг барих нэг амархан. Мацгийг тайлах нь өөрөө их чухал шүү дээ. Мацгийг буруу тайлаад нөгөө баахан үлссэн хүн чинь 2 дахь өдрөө тайлах өдрөө хям одоо нөгөө өндөг хуушур мушуур ингээд олоод идчих юм бол мацаг барьснаасаа ийсэн юм болдог. Тэгэхээр мацгийг тайлах нь өөрөө маш чухал ойлголт. Мацаг тайлахын тухай энд удаан ярих юм бол миний цаг хүрэхгүй. Ийм учраас тайлахыг би орхичээ. Тийм ээ. За ингээ 24 цагийн мацаг. 24 цагийн мацгаа 7 хоногт нэг удаа бариад хичнээн удаа үргэлжлүүлсний дараа яг 24 цагийн мацгийг 48 цаг, 42 цаг болгож ирсэн. 42-оо олон удаа давтсны дараа 72 цаг буюу 3 өдөр. Ингээ 3 өдрийнхаа мацгийг 5 болгоод 5-аа 7, 7-аа 10, 10-аа 15, 15-аас 30 хоногийн мацгийг бие биедээ барьж ирсэн. Тэгэхээр энэ бол он удаан жилийн бас дасгал байх нь шүү дээ. Зөөлөн аргаар хийн. Түүнээс биш нэг ухаарал хоол хайчиж байгаа юм биш. Мацгийг зөв дуршлагтай хүнээр удирдуулж хийхгүй бол өөрөө бас эрүүл мэндэд тийм бас амар туулдаг зүйл биш. Нөгөө биеинд хуримтлагдсан хор, биеийн дотоодд байгаа зүйлүүд маань өөрөө задрах процесс явагддаг учраас хор задардаг байх нь шүү дээ. Энд тэмд тэр одоо бүхэл болсон хоолны хаягдал, үлдэгдэл тэр бүх зүйлүүд цэвэрлэгддэг учраас хүнд бас хүнд тусдаг. Энэ үед ямар арга хэмжээ авах вэ, яах вэ гэдгийг зөвлөх хүн байх ёстой. Эсвэл маш сайн ном танд байх ёстой. Ингэж өж мацгийг зөв барина. Энэ олон жилийн явцад 30 хүртэлх хоногийг устдаа мацгийг барьсны үр дүнд би ямар байна вэ гэхээр өнөөдөр цоо ирвэл Монгол хүн болж чадсан л гэдгээ та бүхний өмнө хэлэх гэсэн. Аристотель хэлсэн байдаг энэ ертөнцид хүний гарт дайсны суманд амиа алдж байгаа хүмүүсийн тооноос илүүтэй өөрийн гараар булшаа ухагсдын тоо илүү байгаа нь ямар харамсалтай вэ гэж. Бид хоолоо эм болгож найруулах энэ ухаанд л суралцмаар. Хоолыг эм болгож найруулах. Өдөр тутам энэ өөрөө халбагдаж амрууга хийж байгаа хоол чинь эм болох уу, хор болох уу гэдэг бол таны гарт байдаг зүйл. Таны гарт байдаг зүйл. Хоолоо хэрхэн эм болгон найруулж идэх вэ? Энэ ухаанд бид нар анхаарлаа хандуулах юм бол эрүүл мэндийн асуудал ихэнх хүний гарт өөрөө ороод ирдэг зүйл. Дорны их ухаантай дорны хүмүүс бид ярьдаг. Эм маань хоол байж, хоол нь эм байх ухаан, тухай ухаан. Хоолыг хэрхэн эм болгож найруулж идэх вэ? Хоолны найрлагын тухайд бас маш нарийн ухаан байдаг. Хоолыг хэрхэн эм болгож найруулж идэх вэ? Тэгэхээр түрүүн хүмүүс хэлж байгаа мацгийг яг уу бие амраах гэж, эрүүл болох гэж барьдаг гэж. Тэгвэл үүнээс чухал нэг зорилго мацагт байдаг. Энэ юу вэ гэхээр юу гэж бодож байна? Эрүүлждэг юм байна. Энэ бол 100%. Би амардаг юм байна. Энэ 100%. Үүнээс чухал нэгэн чухал зүйл байдаг. Та бүхэн юу гэж бодож байна?
Мэдээж төвчээр сон. Үүнээс чухал. Урт наслан үнээс чухал. Яг мацгаар ирдэг нэгэн гайхамшигтай зүйл бол сэтгэлийн цэвэрлэгээ, биеийн цэвэрлэгээтэй яг ижилхэн хурдтай явагддаг. Мацаг барьснаар хүний оюун санаанд юр бусын их багтаамж орон зай үүсдэг. Та бүхэн Леонардо да Винчигийн бүтээлүүдэд дуртай тийм биз дээ? Леонардо да Винчигийн өнөөдөр хэдэн зууныг дамнаад дэлхийн хүн төрөлхтөнд хүрж ирсэн гайхамшигт бүтээлүүдийг мэдтгүү залуу монгол хүн гэж байхгүй тийм үү? Да Винчи өөрөө сонгодог мацагтан байжээ. Тэрээр өрөөнийхөө гадна талд өдөрт 2-оос дээш хоол иддэг бүдүүлэгчүүд надтай битгий уулз гэж бичсэн байдаг тухай олж уншиж байсан. Юу гэж вэ? Өдөрт Тэ энэ юу гэж байна гэхээр бид эдхийн төлөө төрөөгүй. Мөн үү? Бид амьд оршихуйн төлөө зохистой хэмжээний хоол хүнсийг хүртдэг. Мөн биз? Тэгэхээр идэх гэж идэх юмны хойноос, амтны хойноос, үнэрийн хойноос, таашаалын хойноос хөөцөлддөг энэ хүмүүст зарцуулах цаг надад байхгүй гэж Да Винчи хэлж үлдээсэн байдаг. Тэгэхээр мацгийн үед хүний оюун санаанд асар их орон зай гардаг. Үүнийг л би өнөөдөр залуучууд та бүхэнд илүү хэлэх гэсэн. Та бүхэн залуу хүмүүс эрүүл мэндийн асуудал төдийлөн ихт орцсон хүн энд цөөн байгаа гэж бодож байна. Жингийн асуудлаа шийдэж чадахгүй залуу хүн цөөн байгаа гэж бодож байна. Та бүхний өмнө эрхэм зориг, сурхуун их ирмэлцэл, багтаамжны тухай асуудал байгаа гэж бодож байна. Яаж багтаамжтай болох вэ? Яаж төсвөртэй хүн болох вэ? Үүний хамгийн мэргэн, хамгийн үнэгүй туслагч бол мацаг юм. Буддийн шашны номтой хүмүүс яах вэ? Мацаг удаан барьдаг. Тийм үү? Хоол хүнснээс хоол байж. Эн чинь жин гасгаа турах гээд байгаа юм биш шүү дээ. Тэр номын эд шидийг өөрийнхөө бие оюун санаанд яах нь? Шингээх хүн. Тэр дэсвэр дэвчээр тэр чадамжийг биедээ бий болгож явах нь байна шүү дээ. 30 хоногийн мацаг барьж байхдаа би нэгэн номыг уншиж байсан. Тэр маань 108 дэлхийн 108 шилдэг сэтгэгчдийн тухай бичсэн гүн ухааны ном. Тэр номын үг үсгүүд өнөөдөр миний нүдэнд нүдэ анхад тод харагдахаар тийм тод үлдсэн байдаг. Мацгийн гайхамшигыг би ингэж л хэлнэ. Нэгдүгээр курсд маш хүнд өвдөд байнга нойрны эм тариа хэрглэж байхдаа миний санах хой маш муудсан байсан нэг жилийн дотор. Эргээд сургуультаа ороод хичээл номонд ороод өвнөгшгөө сурах болов гэтэл чадахгүй байсан. Им тарианы тэр их нөлөө. Ингээд мацаг гэдэг зүйлтэй учирснаар энэ бүх чадвар маань бүрэн сэргсэн. Монгол тулхтны 100 эрхэм нэвтрүүлэгт анзаарсан хүмүүс нь надаас асуудаг юм. Та ерөөсөө өмнөө юм барьж асуултаа асуудгүй юм байлээ. Яриад идэм байлээ гэд. Тэгээ яадгийн чэйжилт юм уу гэж. Монголчууд бид мартаж санахын зовлонгүй арт юм байжээ. Энэ нь юугаар батлагддаг вэ гэвэл яадаг үлээ бид? Яадаг үлээ? Хариулж чадах шүү дээ. Залуучуудаа Тэнд нэг залуу хэлж шít. Монголчууд бид мартаж санахын зовлонд нэрвдээгүй улс байдгийн маш том баталгаа бол үлгэр туйл юм. Тийм ээ? Үлгэр туйлыг амнаас ам дамжуулан ярьж үг үсэг алдахгүйгээр бид нар үр ачтаа өвлүүлэн үлдээж байдаг энэ гайхамшигтай чадвар. Нэг хэлүүлнэ болоо ойлгодог, цээжилдэг, тогтоодог. Энэ тогтоохгүй байгаа, энэ анхаарал төвлөрөхгүй байгаа асуудлууд нь цаад мөн чанартай хүний хоол хүнс тэ нарийн нэгт холбоотой байдгаа гэдгийг өнөөдөр эрдэмтэд нэгэнд тодорхой болгоод гаргаад ирсэн. Тэгэхээр мартаж санахын зовлонгүй энэ зүйл маань юу вэ гэхээр монголчууд бид түүхэндээ мацагтан арт хүн байсан. Мацагтан гэдгийг би өлсгөлөн гэж хэлээгүй шүү.
хоолоо сойдог арт хүн байжээ гэж бас хэлээгүй шүү. Хоол хүнс дутуу арт хүн байжээ гэж бас хэлээгүй шүү. Хоол хүнсийг тухайн цаг үйлрэлт нь таарсан тун жороор хэрглэж мэдтгэл арт хүн байсан. Ядахна сүү мах хоёрыг хамтд нь хэргэлдэггүйгээл мэддэг арт хүн байжээ. Сүү мах хоёрыг нэг дор хэргэлдэггүй. Банштай цай гэж энэ хоол хэдийн үеэс Монгол арт түмний хоол хүнсэнд ороод үндэсний хоол хүнс болчихоо гэдгийг бид бодох хэрэгтэй. Мах сүү хоёр нийлэхээрээ хүний бие эд эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг та бүхэн маань судалж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр хоол хүнсийг биедээ шим болох хоол хүнсийг зөв сонгож идснээр хүний оюун санаанд хязгааргүй их яах нь боломж үүсдэг байх нь шүү дээ. Шалгалт өхийн өмнө биднийг жоохон бахад аав ээж нар хэлдэг байсан. Үлсвэл сайн юм тогтооно гэж. Ийм үг сонсч үзсэн үү? Сайн байна. Одоо дүүлээс ээж аав нар хэлсээр байгаа юм байна шүү. Ихэнх ээж аав нар өнөөдөр ямар болцсон гэхээр идэхгүй бол яаж чи хичээлд очиж муу сурна гэдэг. Их идчихээр яадаг юм бэ гэхээр хүний бие нөгөө хоол хүнсийг шингээхэд, хоол хүнсийг боловсруулахад бүх хүч нь ажиллаад эхэлдэг. Тийм үү? Тэгэхээр нөгөө сурах эрчим хүчийг хуваагаад эхэлдэг гэсэн үг байна шүү дээ. Тэр зохистой хоол хүнсийг яах нь вэ? Зөв цагт нь зөв найруулж идэх. Энэ ухаан. Мацаг барих хүсэл энэ ярианы тараа олон залуучуудад төрж байгаа хаа гэж бодож байна. Сэтгэл зүй тэр багтаамжийг өсгөхийн тулд мацгийг та бүхэн бариад үзэхэд гэмгүй. Гэхдээ яах нь вэ? Сайн удирдагчийн дор, сайн ном хэвлэлийн дор гэдгийг би ахин дахин анхааруулж хэлж байгааг та бүхэн маань бас бодоод үзээрэй. Ер нь мацагтай залуу байх тусмаа нөхөрлөх юм бол үр дүнтэй. Биеийн жингийн асуудалгүй байхдаа, өвчнгүй байхдаа мацагтай нөхөрлөх нь зүйтэй. Мацаг гэдэг бол ануужингийн яриад та барьчдаг. Ануужин ганцаараа яриад байгаа миний нээсэн зүйл биш. Мацаг гэдэг зүйл маань байглаасаа хүнд байдаг байгалийн зүн юм. Биеийн өвдөхөр зэрэг хоолнд дурладаг хүн байдгүй. Хоолны одоо дуршлан чихтэйхэн төрөл хоол идээд идэх хүн байдгүй үстэй. Цаанаасаа хоолнд дурладаггүй. Энэ маань юу гэж байгаа юм бэ гэхээр хүний бие өөрөө өөрийгөө ангаах гэж байна. Та тэр их хоолны ачааллыг түр багасгаач гэдэг дохио тэмдэг байдаг. Ялангуяа нялх хүүхдүүдэд энэ маш тодорхой харагддаг. Хүүхдүүд өвдөхөөрөө хоолнд дургүй байдаг. Өнөөдөр миний энэ лекцэнд бас жоохон хүүхдүүд маш ихээр ирсэн байна, тийм үү? Ээж аав нь өглөө босонгууд нь яадгүй. Хоол хүнсээр дардаг, чихдэг, сайн ид, хичээлд очиж муу сурна. Эсвэл өвдөхөөр нь шүл юм сайн уу, шүл устай юм сайн ид, тэгээд тэнхэрнэ гэдэг. Энэ ойлголтын тал дээр эмэгтэйчүүд, эхчүүд маань бас зөв ойлголттой байх ёстой. Энэ хүүхдийг өвдсөн үед нь улам хүнд найрлагатай бид шимт хижээл болохгүй хоолоор бордохоосоо илүүтэй шимт хижээл болох багахан хэмжээний хоолыг өгч биеийг өөрөөр нь амгаах тэр чадварыг сэргээх нь маш чухал байдаг. Энэ миний 10 хэдэн жилийн өмнө бичсэн байна. Одоо 10 жил болцсон байна. Макробиотик 21-р зуун гэдэг ном байгаа. Энэ номон дээр биеийн халууны тухай маш тодорхой бичсэн байгаа. Биеийн халуун гэж юу вэ? Халуурах процесс гэж юу вэ гэдгийг маш тодорхой бичсэн. Халуурангууд бид нар айдаг, тийм үү? Халууныг дарах гад яадаг вүлээ? Шууд эм уудаг. Тэгэхээр халуурна гэдэг маань бие халуурах тэр процесс маань өнөөдөр ханиад энэ утааны асуудал олон хүчин зүйлээс шалтгаалаад хүмүүсийн ханиад зүгээр болохгүй. Энэ үед яах ёстой вэ гэхээр халуураад эхлэнгүүт нөгөө аптек руу, эм рүү ингээл гүгээд ингээл санхүүгийн асуудал, олон асуудал эндээс ч ургаад гараад ирдэг. Тэгэхээр халуурж байхад яах ёстой вэ гэхээр аль болохоор биеийг өөрөөр нь халууруулах нь үр дүнтэй. Халуурч байна гэдэг маань залуу байна гэсэн үг. Би эсэргүүцэх маш өндөр чадвартай байна гэсэн баярлах дохио юм шүү дээ. Тэгтэл бид нар халуунтай тэмцээд эхэлдэг. Хүний бие өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх бүрэн чадвартай.
бүрэн чадвартай. Энэ маань мацаг гэдэг энэ гайхамшигтай зүйлээр нөхцөлддөг. Та өдөр бүр талхитлаад хоолоор, таарахгүй найралгаар зовоогоод байгаа наад нэг байдлаар хандлага өөрчлөө жоохон зогсоочих. Тэхилэн бол бие маань хинээрч хилүүлэхгүй өөрийгөө яах нь вэ? Амгаагаад эхэлдэг байх нь шүү дээ. Энэ бие гэдгийн гайхамшигыг хүн төрлөختөн бүрэн дүүрэн судалж амжаагүй байна. Мацаг гэдэг зүйлтэй хэдий эрт найзлан төдий чинээл та эрүүл, залуу хэн нэгний хамааралгүйгээр гайхамшигтай оршихуйг бүрдүүлнэ гэдгийг л хэлмээр байна. Хүний бие юу гэж дахиад давтаад хэлье. Хүний бие өөрөө өөрийгөө эрүүлжүүлдэг гайхамшигтай чадвартай ийм амьд бодгал. Энэ нөхцөлийг юугаар үүсгдэг байх нь вэ? Мацгаар. Нэг ёсондоо ачаалтыг багасгаад өчгөл юм бол хүний бие энэ чадамжаа өөрөө нээгээд эхэлдэг. Өөрөө боловсруулад эхэлдэг гэсэн үг шүү дээ. Ойлгогдож байна уу? Энд нэг хөөрхөн жоохон хүүхэд ирсэн байна. Хидтэй. Энэ жоохон охтод шүү дээ. Минь дүү хидтэй. Тийш нэг гэрлээ өгдөө. Энэ уралтаас хоёр жоохон хөлтэй. Хоёр хидтэй. Хэд настай? 5 настай юм уу? Өнөөдөр ануу хичээхээ лекцэнд яагаад ирсэн? Бид хоёр кино үзэхээр ирсэн байна. Тэгээд киноа тараа явж исэн чинь лекц гээд Ямар мундаг юм. гэсэн настай. Кино үзэх гээд ирсэн чинь лекцтэй гэхээр киногоо тараад ороод ирсэн байна тийм үү? Ямар мундаг юм. Сая баяр хүргэе бүгдээрээ. Яасан хөөрхөн 9 настай. 5 настай эгчдүү хоёр сууж штэ. Сая ануу хичээхээ ярьсан яриан дундаас юм ойлгосон уу? Ямар нэгэн зүйл. Ойлгосон. Юу ойлгосон миний дүү? Хүн өөрийгөө ангаах чадвартай гэдгийг ойлгосон. Гайхамшигтай. Миний дүү 9 настайдаа энэ миний ярьсан хүнд тус болох, эс тус болох энэ олон үгэн дундаас хүний бие 9 настай охин миний бие өөрөө өөрийгөө л эрүүлжүүлдэг юм байна гэдгийг л ойлгосон нь миний дүү мундаг байна. Чи маш их урт насалж Монгол орондоо маш их зүйлийг хийн. Мөн яг одоо байгаа шигэ ийм үзэсгэлэнтэйгээр он удаан жил оршино гэж анаа өгч нь бодож байна. Мөн ч хамд энэ сайхан ерөөлийг өөрийнхөө зүгээс одоо ерөөё. Яасан үндэг ийм байгаа. Тэгэхээр энэ хөөрхөн эндээ нэг жоохон ягаан. Тэгээ энэ сайхан гэрэлтсэн энэ хөөрхөн охин яг энэ байдлаараа эрүүл мэндийн тухай ойлголтыг өдийхэн энэ үед нь усыг зөв өгөх ухаан. Тэгээд эдхийн төлөө хүн амьдрдаггүй. Амьдрахын төлөө хүн өөрт хэрэгтэй шим тижээлийг идэхэд л болно гэдэг энэ ухааныг 9 настай, 5 настай, 3 настайгаас нь л энэ сурган хүмүүжүүлэгч хүмүүс хэлж байх юм бол эрүүл Монгол хүн гэдэг тэр бидний мөрөөддөг сайхан мөрөөдөл эндээс л эхэлдэг. Ус зөв уухаас эхэлдэг өөрөө. Тэгэхээр та бүхэн бид өнөөдөр энэ он цагийг хүлээж энэ тохиол бүрдэж өнөөдөр энд уулзсных би та нарыг нэг л зүйлд гүн бат итгээсэй гэж хүсэж байна. Энэ бол таны эрүүл мэнд хин нэгний гарт гэхээсээ илүүтэй танд байдаг. Таны биед байдаг гайхамшиг энэ бол. Та бие байнгын хоол боловсруулах тэр хүнд хүчээр хөдөлмөрөөс 24хэн цаг 7 хоногт чөлөөлөд өгөхөд энэ үйл ажиллагаа биед эхэлждэг. Үүнийг үдсэн хүн нь би өөрөө байна. Түүнээс биш би ном үзчихэд эсвэл хин нэгний мэдээллийг дутуу хагас уншичаад та бүхэнд хэлж байгаа юм биш. Хизээч үр хүүхэдтэй болохгүй гэсэн оншийг сонсч байсан ануучин, бүх төрлийн харшилтай байсан ануучин, 2 сарын настай гэж уншлагдж байсан ануучин өнөөдөр цоо эрүүл Монгол хүн болцоход та бүхний өмнө эрүүл мэндийн тухай яриад илгээд эрүүл болох арга замын тухай
тусалж магадгүй гэсэн 2-3 үгээ хэлээд энд зогсож байна. Цаг маань ойртож байна. Би яриагаа тэр нэг царайн гэрэлтсэн Монгол сайхан охиныг хараад амьдралд хандах хандлага үн цэн маань өөрчлөгдсөн тухай ярьж эхэлсэн. Ярианыхаа төгсгөлд мөн тэр үед ойлгосон нэг чухал зүйлийг хэлье гэж бодож байна. Энэ хорвоод хүний хувь тавиланг, энэ хүнийг, энэ биеийг, энэ сүнс бие хоёр нэгдэхүйн энэ нэгдлийг олж төрхийн тулд хүн 5 чөлөө 8 учрал бүрдэж байж маш их олон тохиргоо бүрдэж байж энэ биеийг бид нар олж төрдөг. Зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Атгах шар будааг тийм ээ дээш нь цацхад ганцхан нь зүүнний үзүүр дээр тогтох уу, эс тогтох уу? Үүнтэй ижил бид хүний энэ тавиланг онож төрдөг. Ижийн аавыгаа олж төрдөг. Тэгэхээр хүний амьдралын утга учир, амьдралыг хайрлах уу гэж юу юм бэ? Амьдралаа би чамд хайртай гэдэг үгийг бид нар юу бодж байж хэлэх ёстой юм бэ? Гэхдээ 17 нас хүртлээр ээж аавыгаа зовоож, шаналгаж, тийм ээ, хөдөлмөрлүүлж 17 нас хүрчээд ачинч хариулж чадахгүй эмнэлгийн тэр сэхээний дасаг дээр очиж байгаа тухайн үедээ би маш их гутардаг байсан. Яагаад би гэж боддог байсан? Яагаад би юу ч хийж чадахгүй ингээ явах гэж байгаа юм бэ? гэж боддог байсан. Энэ мацаг гэдэг гайхамшигтай зүйлтэй тулхаас өмнө би нэг л зүйлийг өөрийнхөө зориг болгосон. Яач ч миний бие үтсэн ээж аавынхаа өмнө л орж болохгүй юм шүү гэж би хатуу өөртөө өдөр бүхэн хэлжсэн. Хэдийгээр би эрүүл болох арга замаа мэдэхгүй байсан ч гэсэн, хэдийгээр би атга эмийг өдөржин уудаг байсан ч гэсэн би нэг л зүйлийг хатуу ойлгосон. Юу вэ гэвэл эцэг эхийнхээ өмнө л орж хорвоог орхиж явж болдгүй юм шүү, болохгүй юм шүү гэж. Залуучууд баярлалаа тавхандаа. Залуучууд бид ээж аваасаа маш их зүйлийг шаарддаг, хүсдэг, уурладаг, барьцдаг. Гэтэл энэ аав ээжигээ онож төрнө гэдэг чинь хамтдаа урт удаан жаргахыг хэлдэг юм байна. Зөвхөн хүүхдүүд аав ээжийнхээ өмнө урт удаан амьдрах үүрэгтэйгээс гадна нөгөө талдаа аав ээжи бидэн ч үр хүүхдийнхээ өмнө урт удаан амьдарч аз жаргалтай амьдрах ёстой. Би ээж нь юм чи аав нь юм чин 60 хүрсэн юм чин одоо би явна гэд уурлаад ах нь бас бодгол ёстой асуудал. Яах гэж үр төрүүлдэг. Том болохыг нь харах гэж, ямар хүн болохыг нь харах гэж, түүнээс минь ямар үр залгахыг харах гэж эцэг болдог, их болдог. Монгол хүмүүс бидний дундаж насалт өнөөдөр 67, 60 хэд гэж бид нар ярьж байна. Энэ бол дэлхийд дахинд зарлаад авах гайхамшигтай тоо огтхонч биш. Хүний эс судлалын ухаанаар хүний бие энэ бие дор хаяж 120 наслах ёстой гэдгийг тогтооцсон байгаа. Дор хаяж. Альва амьтны нийт наслах тоог гаргахад тухайн амьтны нас биеинд хүрэх хугацааг 6-аар үржүүлэхээр тухайн амьтны нийт амьдралын нас гардаг гэж үздэг юм байна. Тэгэхээр хүмүүс бид нас биеинд хүрэх гэж хэдэн жилийг зарцуулдаг вүлээ? 18 мөн 18. 20 дунджаар тийм ээ нас бие хүрлээ 90 цент хүрлээ. Тэгэхээр 20-ыг хэдээр үржүүлэх нь вэ? 6-аар үржүүлээд хэд вэ? Тэгэхээр 120 наслах энэ боломжтой бодгал маань 60 хүрээд буюу эд насан дээр очиод ертөнцийг орхиж байна гэдэг маань 21-р зууны та бидний бодох ёстой асуудал болчиход байна шүү дээ. 60 нас гэдэг бол эд нас. Тийм ч учраас монгол хүмүүс юу гэдгүү 40 насны тухай 40 хүрсэн дарсан ат. 40 наснда тэгэхээр яах нь хүний хийх бүтээхийн их оргил нас эхэлдэг гэдгийг л монголчууд ийм уужхан ухаантайгаар тамгалж хэлсэн байна шүү дээ.
Судалгаан дээр бичигдээ 13 дугаар зуунд монголчууд 100 холт авч наслсан өтөл буурайнаар маш их байсан тухайд түүнд эзэм одоо дээд Чингис хаан төрийн эрхэм дээд өтгөс хэмээх шагналыг өгдөг байжээ гэж бичсэн байдаг. Тэгэхээр тухайн үед монголчууд бид дэлхийн дайтад хүрч дэлхийг эзэлж байхдаа эрүүл монгол хүний гайхамшигыг үзэж байжээ. Өвчтөй биеийн эрүүл биш султай хүн яаж морь унж дэлхийн дайтад хүрэх вүлээ? Тэгэхээр 13 дугаар зуунд бид нар суу бэлэгт их жанжтын талаар ярьдаг. Цэргийн тактикийн талаар ярьдаг. Эцэнд гүрнийг байгуулсан түүхийн талаар ярьдаг атлаа эрүүл монгол хүн 13 дугаар зуун хэмээх сэдвийг төдийлөн их хүнддэггүй. Тэгээд сүүлийн үед мацагтан монгол хэмээх судалгааг хийж ер нь хүмүүст толилуулахад бэлэн болсон байгаа. Тэгэхээр түүх маань мацгийн тухай өгүүлдэг. Түүх маань мацагтан байсан тухай өгүүлдэг. Мацаг барьснаар монгол хүний бие хийгээд сэтгэл хязгааргүй орон зайн донд оршиж эрүүл хийгээд гайхамшигыг бүтээж дэлхийн дайтад хүрч байсан байна гэдэг энэ ухааныг л сүүлийн олон жил судалж яваа. Ийм учиртай юм аа. Яриагаа төгсгөхөд Монгол ардын үлгэр эхлэхдээ эрт урдын цагт нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай нэгэн хүү байжээ гэж эхэлдэг. Энэ маань юу гэж байгаа юм бэ гэхээр монголчууд эрүүл мэндийн тухай маш өндөр ойлголттой хүмүүс. Эрүүл монгол хүний тухай гайхамшигтай тансаг дээд ойлголттой хүмүүс. Эрүүл хүний нүүр нь галтай, нүдэнд нь цог асдаг. Энэ эрүүл хүндэл байх боломжит үзэгслэн. Тэгэхээр үлгэр домгон эхлэхдээ эрүүл хүний тухай энэ сайхан яриагаар эхэлдэг байх нэ. Тэгэхээр эрүүл монгол хүн байх нь ямар нэгэн эмнэлгийн тоног төхөөрөмж хөгжснөөр эхэлдэг асуудал биш юм. Эрүүл хүн байна гэдэг маань хоол хүнсний учрыг олж, хоол хүнсэнд гячаад нь дурлаж шунах биш. Хоол хүнсийг тижээл болгон ухаалгаар идэж хэрэгэлсэн үеэс л эрүүл хүний асуудал бүрдэж эхэлдэг юм байна. Үнийг л би өнөөдөр та бүхэндээ хэлэх гэсэн. Ингээд энд хүрэлцэн ирсэн ирээдүйн Монгол улсын ирээдүй болсон залуучууд та бүхний нүүрэнд нь гал, нүдэнд нь цог үргэлж мандаж бадарч байх болтугай гэдэг энэ өрөөлөөр өнөөдрийнхөө яриаг дуусгая гэж бодож байна. Ануучандаа маш их баярлалаа. Танд бас уран бүтээлийн ажлын судалгааны ажилд бас өндрөх амжилтыг хүсье. Ингээд өнөөдрийн бидний хүндтэй зочин та бүгдийн санал асуулгаад өргөө цэгийн сайтаар бид санал асуулга явуулж энэ удаагийн зочноор судлаач хөтлөгч Ануужин өргөдөн ирж та бүгдийн хүсэлтээр өнөөдрийн лекцийг амжилттай сайхан тавилаа. Бүгдээрээ баяр үргээд нэг сайхан алгадчихъя. Лекц таалагдсан уу? За энд бол одоо төр төрийн насны хүүхдүүд байгаа. Ялангуяа энэ 5 настай хүүхд байна, 9 настай, 5 дугаар сургуулийн 7 дугаар ангийн хүүхдүүд, за их сургуулийн оюутнууд, за тэгээд манай залуучууд хүмүүс маань ирсэн байна. Маш их баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Тэгээд намайг өөрөө нэг цаг яриараа гэж хэлсэн. Тэгээд та бүхэнд тус нэмэр болох эсхийг үл мэдэж нэг цаг ганцаараа ярьж ирсэнд орвол 40 минутын өөрөө яриад 20 минутын илүү одоо та бүхний асуумаар байгаа, мэдмээр байгаа асуултанд хариулж өнгөрөөх нь зүг бахаа гэж бодсон. Хувийн зүгээсээ тийм хүсэлт гаргасан. Ингээд үлдсэн 20 минутыг би та бүхэнд шилжүүлмээр байна. Та бүхэн мацгийн тухай, эрүүл мэндийн талаар асуулт байвал надаас чөлөөтэй асууж болно гэдгийг та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. За асуулт байна уу? За мэдээ босч жагаад. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн маш бидэнд хэрэгтэй хүн гэдэг өөрөө ямар чухал бэ? Хүн өөрөө эрүүл мэндтэй хэрхэн анхаарах вэ гэдэг энэхүү зүйлийн талаар бидэнд маш хэрэгтэй зөвлөгөө болон лекцийг танилцуулсан Ануужин танд маш их баярлалаа гэдэг үгийг хэлмээр байна.
Тэгээ яг одоо бол миний асуух гэж байгаа хамгийн гол зүйл нь хамгийн бодиттой зүйл өөрөөр хэлбэл мацаг барих гэдэг нь юу юм бол түүний чухал гол үндэс нь юу юм бол гэж асуухаас илүү би өөрөө маш их судлахыг хүсэж байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор ямар ном сурах бичгүүд байх вэ? Тэгээд таны макробиотик болон 21-р зуун гэсэн ном сурах бичиг одоо хаанаас олж унших вэ гэдэг энэ чухал асуултыг асуун байна. Хамгийн гол нь өөрөө болон залуучууд бид өөрсдөө судлах гэдэг нь хамгийн чухал болов уу гэж бодож байна. Би 17 настай 1-р сургуулийн 12 ангийн сурагч оюун тавилана. Монголын хамгийн өвгөн дунд сургуулийн нэг болох тэр нэр хүндтэй сургууль сурдаг ийм сайхан охин байна. Баярлалаа асуулт тавьсанд. Ер нь Монголын ирээдүй болсон залуучууд үг нь бүдрэхгүй, үгээ туйлын онцтой хэлж маш одоо сэргэлэн цаваа бидний хэлдгээр их айхтар болж байгааг би хувьдаа харж маш их багтж байгаа. Залуучууд өнөөдөр дэлхийн давтсан дээр ямар их амжилтуудыг гаргаж байна. Монгол хүний одоо энэ оюун хийгээд биеийн сэтгэхгүй цараа боломж өнөөдөр ямар өндөр байна гэдгийг залуучууд та бүхэн гаргаж байгаад маш их баяртай байгаа. Мацгийн тухай номнуудыг маш олонхын би дорны одоо хэл дээр хятад, япон хэл дээр бол маш олонхийг нь бас уншиж байснаа энд хэлмээр байна. Монгол хэл дээр мацгийн гайхамшиг гэж 2 ном байдаг тийм ээ. Нэг нь Bragging Америкийн одоо Америк хүн өөрөө мацгаар бүрэн ирүүл болж байсан Bragg гэж хүний бичсэн Үлсгэн гайхамшиг гэж ном байгаа тийм ээ. Дараагийн нэг ном нь Оросын эрдэмтэн Малахов бичсэн бас Үлсгэн гайхамшиг гэж гарсан болов уу гэж би бодож байна. 10 хэдэн жилийн өмнөх ном л доо. Энэ номнуудаас бас мацгийн тухай ерөнхий чиг баримжааг авч болно. Дараагийнх нь зүйл энэ макробиотик гэж миний өөрийн бичсэн энэ 10 жилийн өмнө гарсан ном гарсан даруйдаа 1 сарын хугацаанд дуусчихсан. Тэгээд одоо дахин хэвлэлтэнд өгөх гэж байна. Нилээн бас нэмэх ёстой зүйлүүдийг нэмээд ингээ өгөх гээд тэгээд нэг зүйл дээр оройтод байгаа. Энд бас сошиалаар шууд дамжуулж байгаа учраас хүмүүс нэг учрыг хэлэхэд зурган дээрээ удаад байгаа юм байхгүй юу? Тэгээд нөгөө зургаад тавьчих гад номон дээр хүн харахад ингээ олоход амарч гэж одоо. Тэгээ номынхаа зурган дээр жоох удаад одоо ингээд зураг авахуулаад номынхаа зургийг баталчих юм бол ерөнхийдөө хэвлэлтэнд ороод удахгүй та бүхний гарт хүрэх байхаа гэж бодож байна. Энэ номон дотор мацгийн гайхамшиг, хоол хүнсний найрлага, тиймээс сүү, ус гэдэг одоо хүний биед хүний эрүүл мэндийн боловсролд нэн чухал зүйлүүдийг энгийн үгээр бас нэлээд тодорхой бичсэн байгаа. Тэгээ энэ номоо хэвлэгдэнгүүт фэйсбүүкээр зарлана гэж бодож байна. Тэгээд 17 настай охин чи өнөөдөр энэ үеэс магадгүй маргааш тийм ээ өөртөө хамгийн сайн цаг хугацааг харж байгаад 24 цагийн мацаг бариад үзхийг хичээгээрэй. Энэ сайхан насан дээр барих юм бол миний дүү маш их зүйлийг хийж бүтээх болно шүү. Оюун санаа нь төдий чинээгээр орон зай гарах болно. Надаас зорж асуусан учраас миний макробиотик 21-р зуун ном маань ганцхан ширхэг надад байгаа. Тэр номоо би бас энэ сайхан асуултыг асуусан чамд бэлэглэе гэж бодож байна. Тэгээд дараа нь би гарын үсэх хэрэгтэй бол зураад өгье. Хэрэггүй бол яах вэ ингээд турсгаж байна. Зэгтэй гараад ирсэн үү? Тийм үү. За бүгдээ баяр хүргэе. Хамгийн ихний одоо гомдолтой асуултыг тавьсан Авьяаста бүхэндээ бас сайн сайхныг хүсье. Сурлагад хүртэл өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За ингээд дараагийн хүмүүс маань асуулт асуухад бэлэн болсон байна. Микрофоноо шилжүүлье. За баярлалаа. Энд ирсэн хүмүүс шинэ оны мэнд хүргэе. Тэгээд сайн байна анаж ихчээ гоё харагдчих шүү та. Гэрлэхээр айгүй гоё харагдчихэв. За анаж ихч бол намайг бол таних байх те. Нүүр номын найзууд би сэтгүүлч мөнгө чаргал гэдэг сэтгүүлч мэрэгчлээ хүн байгаа. За тэгээд монголчууд маань одоо мацаг барина гэдэг бол бас хэцүү шүү дээ тийм ээ. Махнаасаа татгалзна гэдэг хэцүү юм. Махын одоо эдштэй хүмүүс байдаг шүү дээ тийм. Тэгэхээр ер нь мацаг барьж чадахгүй, махнаасаа одоо мэдээж татгалзаж чадахгүй. За ингээд хоол хүнснээс ингэж мэдээж ингээд татгалзаж чадахгүй байгаа хүмүүс ер нь яг ямар хуу төрлийн хоол идвэл зүгээр идэм бэ? Одоо нэг бор хурал идвэл зүгээр гэлдэгдэг тийм. Эсвэл одоо цагаан будаа бити дээрээ гэл хүмүүс ингэж ярьдаг штэ. 25 амжилт нэвтрүүлэг дээр
та ингээд хайлмаг хайлтсан идчихсэн байхгүй юу? Монголчууд болохоор хайлмаг ингээд айгүй клор ихтэй одоо ходоод нь муу гэл ингээд юмхүү байдаг шүү дээ. Тэгэхээр яг Монголын нөхцөлд одоо хоньны мах, үхий мах гэл ингээд Монгол хоолнуудын хувьд алийг нь идүүл одоо зүгээр идэх юм бэ? Тэр талаар та нэг зөвлөгөө өгөөч. За баярлалаа. Монгол хүн бүхэн хандлага өөрчлөөс өнөөдөр миний ярианы сэдв шин эртний шин хандлага. Аливаа зүйлийн их хүч хандлага өөрчлөхөөс эхэлдэг. Тэгэхээр би махал идэхгүй бол үхэх гээд байдаг. Махал идэхгүй бол унаад сулдаад үхчихнэ гэдэг энэ хандлага сэтгэл зүйн хувьд хүчтэй өөрчлөх энэ өөрчлөлтөөс эрүүл мэндийн асуудал эргэж байж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр сайн нэг зүйлийг хэллээ. Тос идвэл калори ихтэй хүүхнүүд таргалжна гэд боддог. Тосыг хасч болохгүй хоолноос. Тосыг хасчаар зэрэг нөгөө тосгүй нэг юм хаалганы нугас дуграад байдаг та нэг шахраад янз бүр болоод хүн тийм болчдөг. Хатангаршсан өнгөгүй болчдөг. Тэгэхээр өнгөлөг тийм ээ энэ арьс үсний чинь маш чухал хоолны нэг эд эс нь өөрөө тос юм. Тэгвэл сайн чанарын тос. Ханаагүй тос гэж хэлдэг л дээ. Хансан тос биш, ханаагүй тос. Идэх нь хүний эрүүл мэндэд маш чухал. Энд юу ордог вэ гэхээр би монгол хүн учраас монгол хоолн дээрээ л яриа тийм ээ. Сүүл, өвчний өөх, шар тос зэрэг ордог. Тэгэхээр шар тосыг идээд байна гэж хайлам хайлаад өдөржин төмбөнд тавгаар нь идэх биш тийм ээ. Өвлийн улиралд багаан зэрэг нэг бөөрөнхий шар тосыг өглөөдөө үлийн илгэн дээрээ хүлхэхийн ач холбогдлыг бас ангаахын сударт бичсэн байдаг шүү дээ. Тэгэхээр тосыг зөв зохистой хэрэглэх нь эрүүл мэндийн их үндэс эсэргээрээ энэ гой олмоор байгаа хүүхнүүдэд хэлэхэд тосыг зөв зохистой зайлшгүй хэрэгжилж явах хэрэгтэй. Тэгээ Монгол хүмүүст бол хоол хүнсэнд нь сүүл, өвчнөний өөх эднэр ч байдаг шүү дээ. Гадныхан бол үүнийг яадаг вүлээ? Омега 3 эднэр гээд загасны тосоор орлуулж энэ амтны гаралтай тосыг хэрэглэдэг. Амтны гаралтай хүнснээс л зөвхөн авах боломжтой B12 гэж аминд юм байна шүү дээ. Энэ аминд юм чин өөрөө тархийг тэтгдэг. Тэгэхээр тархины хөгжил энэ тархийг тэтгэхийн тулд яах нь вэ бид нар зарим нэг зүйлийг амтны гаралтай хүнснээс бас авах нь байна шүү дээ. Юуг вэ гэдгээл зөв бодох хэрэгтэй. Дараагийн нэг асуудал. Өгсөн амьдрал хэцүү байна. Тэр зөв хоолыг баян хүмүүс нь л иддэм байгааз би чадахгүй. Энэ хамгийн буруу хандлага. Бор гурил, хоёрдугаар гурил, тийм ээ? Замбаа 10 замбаан гурил, мөн үү? Шар будаа, хөц будаа, гурвалжин будаа. Энэ хоолнууд чинь өөрөө хүний эрүүл мэндийг хамгийн ихээр тэтгдэг гайхамшигт хүнс. Мөн дайвар бүтээгдэхүүн хэмээн нэрлэгддэг толгой, шир, цувтай. Энэ хоолнууд маань өөрөө хүний эрүүл мэндэд хамгийн ачаалал багтаа хэрнээ шимт хүнсээр хэлэгддэг. Эрүүл байх асуудал бол амьдрал баян тарган байхтай холбоогүй асуудал юм. Тухайн эрүүл байхын их үндэс нь бол тухайн хүн, тухайн улс, тухайн улиралдаа таарсан тэр хөрс, тэр нутаг уснд л гаргаж өгч байгаа хоолыг идэхээр л хүн эрүүл байгаад байдаг. Монголд амьдарч байгаа хүн эрүүл болох гэж байгаа нь гэж өдөр бүхэн банан идээд байхгүй нь шүү дээ. Монгол гэдэг энэ улс орн чинь өвлийн цагт ямар хүнсийг идгээд танд зориулж мал хийгээд ургамалд нь гаргаж өгöd байгаа. Энийг л ид. Тэгвэл та эрүүл байна гэдэг энэ л үндэс юм шүү дээ өөрөө. За. Би бас нөгөө мацаг барьж үзсэн. Тэгээд гол нь бас нэг нэрмэл ус гэж одоо яг уух хэрэгтэй гэж зөвлөдөө шүү дээ тий. Нөгөө нэг юуны ном дээр ч гэсэн байдаг, Брэгийн ном дээр. Тэгээд гол нь бас энийг ер нь бол тогтмол хэрэглэх нь бас буруу, буцаагаад нөгөө нэг эрдэс байцаа шингээгээд аваад явцдаг тий, гаргацдаг гэсэн тийм онолууд бас байд юм байлээ. Та энэ тал дээр юу гэж бодож байна? Яг тэгэхээр та бас өөрөө нөгөө туршлагатай болохоор
энийг бас ямар хэмжээнд хэрэглүүл зүгээр болоо гэдгийг бол мэдж байгаа ах гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. Нэрмэл ус хэрэглэхэн зүйтэй гэдгийг би бас анх 10 хэдэн жилийн өмнө уншаад нэрмэл ус гэдэг нь юу юм бол хаанаас олох вэ гэд гүгээд явж исэн. Тэгээд энэ бол бас орчин үеийн хүмүүст арай нааштай болцсон ойлголт. Хүмүүсийн гэр орондоо бас ус шүүгчд ихээр хэрэгжилж байна тийм үү? Тэгэхээр нөгөө нэг нийтийн усны хоолой юмар дамжиж ирж тэр усанд агуулгадах зэв хийгээд тийм ээ усанд одоо давхар орж ирж байгаа тэр бохирдолт бодисуудыг бол бас ихэнх айлууд өнөөдөр тэр шүүлтүр гэдэг юмар шийдээд байгаа. Тийм учраас ийм шүүлтүртэй айлуудын хувьд бол энэ нэрмэл ус бол шаардлагагүй гэж бодож байна. Энэ нэрмэл ус ямар хүмүүс шаардлагатай юм бэ гэхээр усны бохирдол, усны тэр цэвэр ариун байдал нь төдийлөн сайн байж чаддаггүй тийм ээ. Одоо маш их цэвэрлэх бодис ихтэйч байдаг юм уу? Одоо тэр уснаас нь элдвийн тэр цэвэрлэх бодисууд амтагдаад байдаг. Ийм хүмүүст хамааралтай асуудал да. Нөгөө биеэ цэвэрлэх гээд ус ууж идэг гол тижээлнэ. Гэтэл тэр ус нь өөрөө тийм хүнд найрлагатай байвал тийм ээ. Хортой найрлагатай бол нөгөө биед чинь бас л их ачаалал үүсгэж чинь гэдгээс л үүссэн ийм ойлголт юм шүү дээ. Нэрмэл ус уух нь. Тэгэхээр зайлшгүй биш. Жишээ нь яг мацгийг 24 цаг бариад ус нь өөрөө асуудалтай хүмүүс бол хамгийн сайн чанарын одоо ийм савтай усыг бас уучхаж болно. Гэхдээ би устай холбоотой нэг зүйлийг та бүхэнд хэлье. Ус гэдэг маань өөрөө амьд организм, тийм ээ? Мэдж байгаа бид нар хинээс ч хэлүүлдэггүй. Усны тухай судалгааг Японы эрдэмтэн Эмото Масару гэж гайхамшигтай эрдэмтэн хүн төрөлхтөнд тодорхой ойлгоцсон. Ус өөрөө мэдээллийг шингээдэг гайхамшигтай юм ундаа. Тийм ээ? Уншсан уу? Усны гайхамшиг гэж номыг та нар уншаад үзээрэй. Тэгэхээр зүгээр ийм ердийн усанд баярлаа гэж хэлээд тэр усны молекулын зургийг авцсан байгаа. Чамайг ална шүү гэж хэлээд зургийг авцсан байгаа. Инхээр маш аимшигтай, эрс-тэс ялгаатай усны талстын зураг гарсан тухай энэ нотлохой баримттай ийм одоо судалгааны ажил хүн төрөлхтөнд толилуулагдаад олон жил болж байна шүү дээ. Тэгэхээр тэр усан дээр яаж хандахтаа зөвхөн устай мацаг барьж хахад усаа шившиж, шивнээд буюу усны мэдээллийг эерэг болгож уух арга байна. Ойлгомжтой юу? Тэгэхээр энэ одоо ийм хүнд ус ийм гэж ярууганж одоо янз янзын юм хэлж яхаар усаа ядаж миний биед эм болтгой ус минь. Үүнээс хамааруулаад хэлэхэд хүний биеийн хэдэн хувь нь ус уу хүмүүсээ? Тийм 70% гэж байгаа ш насанд хүрсэн хүний. Тэгэхээр 70% нь ус байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хүний бие тэр чигтээ мэдээллийг яах нь агуулгач байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр энэ усан дахь мэдээллийг юу гэж кодлсноор л таны гадна өнгө төрөх цаашлаа том хэлэх юм бол хувь тайлан шалтгаалж идэг. Тэгэхээр энэ 70% нь уснаас бүрдсэн биеийг зөв кодлооч гэдэг урайг би бас та бүхэнд тавьмаар байна. Тэгэхээр би бинийгээ ерөө өнөөдөр монголчууд бие бинийгээ хараах нь их байгаа байхгүй юу? Ээж аав нар хүртэл хүүхдээ хараадаг. Манай энэ нэг юм яаж чадтыг. Ингээл ээжийн энэ хүүхдтэй хэлсэн үг чинь энэ мэдээллийг дамжуулагч 70% усыг эзэлж байгаа хүүхдийн мэдээллийг өөр болгоо ичдэг. Тэгэхээр яах вэ гэхээр өөртөө дандаа сайхан үгийг хэлжээ. Өнөөдөр энэ мэдээллийн ирний цөөн цагт таныг онож очиж сайхан үг хэлэх хүн ховор байна шүү дээ. Тийм учраас ядаж өөртөө сайхан үгийг хэлжээ. Би чадна. Би гэрэлтэн. Тийм ээ? Ээжигээ аавыгаа дандаа гэрэлтэх тухай сайхан өрөөлөөр би бинийгээ өрөөжээ. Тэгэхээр өнөөдөр энд бид нар цугларсных би бинийгээ сайхан өрөөлөөр өрөөё л доо. Хичнээн хөөрхөн юм бэ. Хичнээн үзэсгэлэнтэй юм бэ. Хичнээн мундаг юм бэ гэд инээмсэгэлтэй. Тэгэхэд л мэдээлэл өөрчлөгдөж байгаа. Ингээл бүгд ингэж байгаа үстэй. Баярлалаа. Та бүхэнд нэг ерөнхийдөө үндсэндээ цаг маань дуусж байна. Тэгээд би асуултаа дуусгаад нэг нууцыг хэлж өгөө. Та нар яг хийгээрэй за. Хийхгүй ээж хүнээр баахан юм хэлүүлэл баахан асуулт асуугаас юм шүү дээ. Эндээ ч хэрэггүй. Харин энийг бол би хийгээрэй гэдгийг хүсэж байна. Энэ юу н үний юм байна гэдгийг би гайхамшигтай хайдуугаа нэвтрүүлгийг хийж байхдаа ч би баталсан. Стэнфордын эрдэмтэд нэг зүйлийг нээсэн. Энэ тарих гэдэг гайхамшигтай зүйл юунд ч хууртагддаггүй юм гинэ. Тарих. Юунд ч хууртагддаггүй.
Гэхдээ ганцхан зүйлд хурдагдсан байна. Юу гэж бодож байна? Ам гурвалжин хэлбэрт уруул ингээд дээшгээ олонгот ануу баярлж ингээд хурдагдчихдаг гинэ. Тэгээ ануу баярлж ингээд энэ тарих юм мэдээлэл авчаар аз жаргалын гармоныг ялгаруулад цусан дах аз жаргалын дааврыг ихсгээд эхэлт юм байна. Тэгэхээр яаж зовж иж болно? Ямар ч асуудал миний дотор байж болно. Гэхдээ би зовлоо гэд урвайснаар, унжийснаар улмал юмд ордно. Тэрэн дор ядаж уруулаа яах нь? Гурвалжин хэлбэр чилжүүлээд нүднээсээ нулимс ундгал та. Тэр нь танд хэрэгтэй байхгүй юу? Урваалаа дорваалаа гэд хинч таныг ирж тоохгүй. Бид нар тэгж боддог шүү дээ. Гинэн намайг ингээл урваагаал ингэх тусам хүн өрөвдөх байх гэж бодоод. Ялангуяа нөхрөд урваач дорваагаад хурж ирээд арагдах юм бэхээр бүр арагдахгүй цаашаараа явчихчих. Тэгэхээр тэгж андуурч болохгүй наах нь байна. Тэгэхээр аль болохоор хүн инээмсэглэж тийм ээ өөрөө өөрийнхөө ирээдүйг өөрийн инээмсэглэх энэ хүч хөдөлмөрөөс л эхэлдэг. Хайдуугаа ярьж байсан шүү дээ. Миний нэгэн хүү ингээд гэрээсээ гараад алга болцсон. Би хүүгээ ирнэ гэж боддог. Хизээ нэгэн цагт миний хаалгыг дагшаад ирэх байх гэж боддог. Гэхдээ хүүгээ хүлээсэн тэр он жилүүдийг би ануу минь ингэж л давж штэ гэд ингээд инээгээд надад үзүүлж ирсэн штэ. Өнөөдөр хайдуугаа болвол тэр өндөр насанд хүрсэн хэрнээ залуу сайхан байгаагийн нэгэн сайхан бэлэгдэл шүү дээ өөрөө. Тэр хүний илгээр дүрэн тийм элэг эмтрэм зовлон байхад тэр хүн яаж ийн? Өөрийгөө дайчилж, шүдээ зууж, инээмсэглснээр өнөөдөр та бүхэнд урт удаан гоо үзэсгэлэнтэй амьдрахын гайхамшигыг үзүүлж ийн шүү дээ. Тэгэхээр хүн бүхний дотор зовлон бий. Хүн бүхний дотор шийдэх асуудал бий. Ганцхан яах нь? Хүний хандлагаас бүх юм өөрчлөгддөг, шалтгаалт юм байна. Тэгэхээр энд байгаа хүн бүхэн амаа гурвалжин хэлбэрт оруул та. Инехгүй ээж болно. Зүгээр гурвалжин хэлбэрт оруул та. Инхээр хүн өөрөө ирэхгүй инээмсэглэх мэдрэмж төрдөг байхгүй яам инхээр. Ядаж энийг та бүхэн маань өдөртөө 1 минут хийгээд үзээрэй. Тархиндаа найд, биендээ найд. Үгүй ядаж тэр эрдэмтдэд итэг тэгвэл. Тэгээд амаа гурвалжин болгож, уруулаа дээш нь үргэж, тийм ээ. Нүүрэндээ инээмсэглэл цацруулах юм бол аз жаргал, гэрэл гэгээтэй амьдрал гэдэг бол эндээс энэ л жижигхэн хөдөлмөрөөс эхэлдэм байна гэдгийг би өөрийнхөө биедээр үзсэн эмэгтэй шүү. Ингээд та бүхэнд аз жаргал хүсье, жаргалан бүхний дээд эрүүл энхийг чин сэтгэлээс хүсье. Өнөөдрийн зочноор хүрэлцээж бидэнд лекцээ тавьсан судлаач хөтлөгч Ануужин танд бас баярлалаа. Өнөөдрийн лекцийг зохион байгуулж байгаа Өргөө Синема, за мөн Ньютер Safaris компани маркетингийн албаны дарга оюун сүрэн таныг бас талархал гардуулахыг урьж байна. Бүгд нэг сайхан инээмсэглэе. Өнөөдрийн лекцийг инээмсэглэлээр өндөрлөе хөө. За маш их баярлалаа. Манай хамт олон нийгмийн сайн сайхны төлөө IMAX лекц гэдэг ийм лекцийг сар болон зохион байгуулж байгаа. Манай анхны лекц сарын өмнө болсон. Монгол Улсын ерөнхий сайд асан Дашин Бямсрангоо оролцож залуу ихтэйг асуулцсан байна. Ингээд манай сайтаар дамжуул санал асуулгаар хамгийн олон санал авсан сэтгүүлч хөтлөгч Ануужин маань залуу үедээ эрүүл сайхан амьдрах ялангуяа биеийн лекцийг бүтэц сонсож байхдаа өнөөдрийн манай нэг нь бие нэрүүгээ харж инех биеиндээ аз жаргал бэлгэлж байгаа ийм үйл бидэрт өдөр тутам дутагдж байгаа бид бүгдээрээ харж байгаа гудамжинд гараад бухимдагс бол маш их байна зөрөөд өнгөрөхөн хүртэл нус царай аяхад бидэрт ямар таагүй санагддаг вэ. Тэгэхээр энэ бүгд бол манай нийгэмд гацаагүй үйлдэж байна. Бид энэ цаашдаа хэрэгжүүлвэл бид нар ч гэсэн аз жаргал энерги авчрна гэдгийг бас бидний хайрлаж хүндэлдэг эмэгтэй маань ярьж өглөө. Ингээд манай лекцийн хамт олон маань манай лекцэнд урилгаар оролцсон зочдтой бас юм өргөмжлөлт өгдөг байгаа. Энийгээ та гардуулъя. Маш их баярлалаа. За баяр үргийн өнөөдрийн бидний лекцийг бас Icon цэгээ маань Icon News-ийн хамт олон маань шууд дамжууллаа. За мөн TV5 телевизийн хамт олон маань тун удахгүй энэ нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэх болно. Ингээ хамтран ажилласан нийт уран бүтээлчтэй бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд бас бүгдээрээ халуун талархал илэрхийлье. Нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг гэгэрүүлж энэ сайхан кино шиг энэ өөрийнхөө тавтаа өргөнд үзүүлэхийн хажуугаар
нийгмийн сайн сайхны төлөө, залуучуудын соён гэгэрлийн төлөө энэ олон хүмүүсийг урьж, санаж, бодож явж байгааг энэ та бүхэнтэй ингэж хуваалцах торгон мөчийг бий болгож байгаа энэ сайхан хамт олонд би бас чин сэтгэлээсээ баярлаа гэдгээ хэлмээр байна. Ер нь миний хувьд сайн сайхныг түгээх юмсан гэрэл гэгээний бас өчүүхэн нэг хэсэг нь байх юмсан гэж бодож хичээж явдгийн хувьд санал тавьсан албан байгууллага хүмүүсийн хүсэлтийг бол энэ лекц тавихаас хизээч би татгалзаж байгаагүй, үн төлбөргүйгээр бас өдийг хүртэл олон одоо 10 лекцийг хийж ирсэн гэдгээ бас та бүхэнд хэлж дуулгахын зүйтэй болов уу гэж бодож байна. За баярлалаа таны сайжны уран бүтээл, ажил амьдрал чинь хамгийн сайн сайхан бүгдийг хамтдаа нэг хүсье. За ингээд та бүхэн IMAX-ийн дараагийн лекцээр Хиний лекцийг сонсохыг хүсэж байна. Тэр хүнийхээ хүсэлтийг өргөө цэг эмийн сайтаар дамжуулаарай. Бидэнд хамтдасан та бүхэнд баярлалаа. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүгдийг хүсэж байна. Ингээд өнөөдөр бидний лекцийг хүндэтгэж ирсэн Монгол Улсын гавьяа жүжигчин Бүрнэ баяр. За бүгдээрээ халуун хадгалагчдаар дахиад нэг баяр хүргэе. Энэ сайхан дуунуудаа улам сайхан бидэндээ олон жил дуулахын өрөөнийг өөдөөд өргөн дэвшүүлье. Ингээд өнөөдрийн бидний өргөө цэг эмийн сайтаар санал асуулга аваад хамгийн олон хүмүүсийн санал авсан та бидний хайртай хөтлөгч, судлаач, ануучин бүгдээрээ халуун хадгалагчдаараа босож байгааг сайхугтаж авъя. Өнөөдрийн бидний лекцод шин нэрний шин хандлага гэдэг сэдвийн доор та бүхэнд хүргэх болно. Ингээд судлаач, хөтлөгч, ануучин ишиж байгаа дуршээ. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Цэнхэр дэлгэцээр магадгүй та бүхний олонхтой уулзаж байсан бах. Өнөөдөр Монголын нүүр болсон, Монголын ирээдүй болсон залуучууд та бүхэнтэйгээ өөрийн биеэр яг энэ мөчд уулзж байгаадаа маш их баяртай байна. Мөн Монголын мэдээллийн одоо нөлөө бүхий бас чанартай үнэн зөв мэдээллийг та бүхэнд хүргэсээр ирсэн Icon MN сайт өнөөдрийн миний яриаг бас интернет сонирхогчид, сошиал ертөнцид бас шууд дамжуулахаар бас ажиллаж байгаа. Тэм учраас сошиал энэ сүлжээг дамжуулан миний яриаг бас хүлээж авч байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Дөнгөж сая Монгол Улсын гавьяа жүжигчин Бүрнэ баяр ихч маань амьдралаа би чамд хайртай гэж энэ сайхан дууг дуулж өнөөдрийн яриаг маань эхлүүллээ. Та бүхэн амьдралд хайртай үсттэй. Амьдралыг хайрлахыг та бүхэн энэ залуучууд юу гэж ойлгодог вэ? Аливаа зүйлийг хайртай юу гэд асуухад хайртай гэд хариулах амархан шүү дээ. Чи ээжтэй хайртай юу? Хайртай.
Чи хүүхдтэй хайртай юу? Хайртай. Чи эх орондоо хайртай юу? Хайртай. Чи амьдралд хайртай юу? Хайртай. Энийг хэн бүхэн хариулж чадна? Энэ маш магадгүй бодохгүйгээр хариулт чиж магадгүй. Гэхдээ нөгөө талд нь бодоод үзэх юм бол боддгоо хариултгаараа гэмтэж чиж магадгүй гэж би хувьдаа боддог. Тэгэхээр та бүхэн маань амьдралыг хайрлах гэдгийг юу гэж ойлгох юм бэ? Энэ сэдвээс өнөөдрийнхээ яриаг эхлэе гэж бодож байна. Телевизийн хүнд нэг хүнд зүйл байдаг. Юу вэ гэхээр телевизээр харагдах дүр яг ингээд нөгөө амьдаар нь харах дүр гэдэг нэг юм хоёр яриа үүсчихдэг байхгүй юу? Тэгээ та бүхэн өнөөдөр намайг амьдаар нь харж байна. Тэгээд амьдаар нь харахаар мяа юм бэлдэж шүү гэдэг нэг юм яриа гарчдаг. Телевизээр нэг өөр төсөөлөгдөд. Тэгэхээр амьдаар нь харахад бас хүмүүст ямар сэтгэл төрж байгаа болоо гэж бодоод ингээд бяцхан даргаан болгож үүнийг хэллээ. Аливаа зүйлийг хандлагын тухайд сүүлийн үед залуучуудтай сэтгэл бодлоо хуваалцмаар санагддаг болсон. Өнөөдрийн лекцийн нэр нь ч гэсэн шин эртний шин хандлага. Тэгэхээр амьдралыг хайрлах хайр гэж юу юм бэ? Хайрын тухайд бид нар ер нь ямар байдлаас, ямар өнцгөр хандах ёстой юм бэ? Энэ биеийг хайрлах гэдгийг бид нар юу гэж ойлгох ёстой юм бэ? Бие хайрл гэж хэлцдэг. Тэгээ бие хайрлах гэдэг яг энэ ухагтхуунд юу багтдаг юм бэ? Таны ойлгоод байдаг зүйл, миний ойлгоод байдаг зүйл хоёрын өнцөг нь нэгдэж байгаа мó гэдэг талаар л илүү нухацтай бодож ойлгомоор юм шиг санагдаж байгаа. Миний хувьд амьдралыг ойлгох энэ боломж надад маш эрт тохиолсонд би баяртай байдаг юм аа. Тэгээ сая энэ дуу явж хахад энд миний одоо нэвтрүүлэгт оролцсон дүрс зургууд мөн одоо хэлсэн үгнүүдийн ишлэлүүд явж байна. Тэгээд альва зовлон тохионо гэдэг маань, альва хүнд бэрхшээл хүний амьдрал тохиолдно гэдэг маань ер нь хүнийг урагшлан дээшлүүлэхийн их үндэс байд юм а гэж хувьдаа бодож явдаг. Тэр үгийн маань бас ишилж энд тавьсан байна. Би үнэхээр тэгж боддог. Хүнд тохиолдож байгаа хэцүү бүхэн давж чадах юм бол гэхдээ ухаалгаар өсөрч биш, хонзогнож биш, барьцаж биш. Зүгээр л болж байгаа бэрхшээл зовлон хүн ухаалгаар дисч гарч чадах юм бол хүн үүний дараа хичнээн том өсчихсэн байдаг гэдгийг л би өөрийн амьдрал дээр үзэж тулсан юм эмэгтэй байгаамаа. Өнөөдөр та бүхэнд би хандаж ярих энэ цаг хугацаа маань өөрөө бас хязгаартай 40 минут байгаа. Тэгээ үлдсэн хугацаанд нь та бүхнийхээ асуултанд хариулах юм байлээ. Энэ 40 минутын хугацаанд энэ тэндээс сонссон элдвийн мэдээлэл гэхээсээ илүүтэй өөрийнхөө бие дээр үзэж туулсан тэр туулсан бэлгүүн гэж монгол хүмүүс ярьдаг да. Тэр туулсан бэлгүүнээ үзэж туулсан үннээ ярих нь та бүхний цаганд хэмнэлттэй хийгээд бяцхан ч гэсэн одоо хэрэг болох юм болов гэж хувьдаа бодож байгаамаа. Тэгэхээр би энд голдуу оюутнууд ирсэн байна. Оюутан сурагчид ирсэн байгаа гэж би дуулсан. Тэгэхээр яг оюутны одоо 1-р курс буюу хамгийн одоо оюутан болсон эхний жилээ маш их хүнд өвдчихсэн хүн юм байгаа. Тэгээд яг тухайн үеийн хувь зохиол гэдэг юм уу, нөхцөл байдал гэдэг юм уу, одоо юугаар ч мэдэхгүй буруу уншлагдаад тэг их л хүнд онцлогдчихсэн. Ер нь бол эмнэлгээс гарах үедээ одоо амьдрах боломжгүй 1-2 сарын настай л гэж ингэж онцлогдож миний оюутан ах цаг маань эхэлж ирсэн юм аа. Би тэр үед юуг ойлгосон бэ гэхээр нэг ийм зүйлийг л ясандаа тултал гэж нэг монгол хүмүүс ярьдаг да. Ясандаа тултал би нэг л зүйлийг ойлгосон. Юу гэхтэр зэрэг миний тэр оюутан 1-р курс авах үед чинь эмнэлгийн нөхцөл боломж бас тийм сайн байгаагүй, одоогийнх шиг бас байгаагүй шүү дээ. Нийгмийн тогтолцоо дөнгөж өөрчлөгдөж байсан хүнд хэцүү үе. Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, онцлогоо гэд олон зүйл бас одоогийнхтой харьцуулшгүй тийм өөр цаг үе байлаа. Тэгээд эмнэлэгт бүтэн 1 жил хэвтэж явах хугацаанд аав ээжигээ тэр эмнэлгийн одоо чулуун шалан дээр хоёр талдаа ингээд сонин шахууд ивсүүлээд ингээд сахиулж 1 жилийг ардаа үлдээсэн. Тэгээд тэр эмнэлэгт хэвтэх хугацааг хүртэл би өөрийнхөө одоо охин насыг буюу
хүүхэд насыг дүрслэн эргээд санах юм бол яг нэг тийм нисж байгаа шууршиг ч юм уу. Ерөөсө бэртэж гимтээгүй. Ерөөсө одоо тийм юу гэмдэ өчүүхэн толгод суугаагүй. Тийм л гэрэлтэй гэгэн нэг тийм цагаан одоо дүүлэх тийм л одоо шууршиг байсан юм уу гэж эргээд боддээ. Тэгээд яг тийм үедээ маш их хүнд өвдсөн байдаг. Тэгээд бүжгэлдэг байсан болохоор юмыг их нарийн шүүдэг байсан тэр үе. Мөн хортохгүй хүртэхгүй хүн гэж Улаанбаатарын иргэн хүн өнөөдөр байхгүй. Гарч ирж байгаа шинэ иранууд утааны асуудлаас болоод янз бүрийн одоо өвчин эмэгтэй гарч ирж байна гэж хичүүд санаа зовж байна. Би ч гэсэн өөрөө нялх хүүхэдтэй хүн. Хүүхдээ хаана агаар салхинд гарах вүлээ? Яах вүлээ гэж бодож шаналж явж байгаа бас нэг жирийн ээж. Гэхдээ энэ улс орон утааны асуудлыг шийдээд жаргах хүртэл чинь би юу хийж чадах вүлээ гэдгийг л бодмоор юм шиг. Утаагаа арилгаад нэг жаргах юу гэж бодох энэ хандлага маань өөрөө магадгүй гажуудалтай гэж магадгүй. Танаас үл шалтгааллах энэ Улаанбаатарын утаанаас өмнө нь бид өөрсдийгөө илүү хордуулад байгаа бас нэг зүйлийг бодоосай. Хамтдаа энэ цаг мөчөөс бодцгоё гэдгийг би уриалмаар байна. Утааны асуудал бол хэн нэгэн дорвитой арга хэмжээ авч улс төрчихгүй байж иж бизнес ашиг хонжоог бодохгүй ээж магадгүй шат дараатаагаар он цагийг туулж шийдэх ёстой асуудал гэж магадгүй. Гэтэл үүнээс өмнө та бид эрүүл мэндийнхаа төлөө 70-80% бас шийдчих боломжтой нэгэн асуудал байгаад байна. Энэ юу вэ гэхээр та бидний өөрсдийн гараар өдөр тутам амрууга халбагтан хийж байгаа хоол хүнс. Хоол хүнсний асуудлаас болж хүний эрүүл мэнд 70-80% дороотч болдог өвчин эмгэг үүсдэг тухай асуудлыг хүн төрөлхтөн ярьсаар 60-70 жил болж байна. Өнөөдөр Монголын энэ нийгэм, энэ нөхцөл байдалд эрүүл хоол хүнсний тухай асуудал, эрүүл мэндийн суурь үндсэн боловсролын тухай асуудал бас төдийлөн сайн биш байна гэж харж байгаа. Энд ирсэн та бүхэнд гартаа усны савтай устаа ирсэн залуу хүмүүс байна уу? Гараа өргөөч. Над руу их хурц гэрэл тусаад би харж чадахгүй байна бас та нарыгаа. Алуу устаа хүн байвал гараа өргөнө үү? За 1 2 За баярлалаа. Өнөөдөр 300-аас 400 залуу энд ирнэ гэж зохион байгуулагч надад хэлсэн. Энэ тоогоор ирсэн бол 300 хүний 2хан хүний гарт нь ус байна. Энэ лекц ойролцоогоор 1 цаг орчим үргэлжлэнэ. Та бүхэн наашаа ирнэ гэж бас тодорхой цаг хугацааг зарцуулсан байгаа. Мөн дараа одоо ус уух газартаагаа золгохтол бас тодорхой хугацааг зарцуулна. Мөн үү? Ингээд нэг 2 цаг. 2 цаг орчим огт ус балгахгүй байна гэдгээс л эрүүл мэндийн асуудал эхэлж байгаа. Сошиал ертөнцөөр ч юм уу миний фейсбુક хуудаснаа олон хүмүүс ханддаг. Та нар чи над эрүүл байх юм а хэлж өгөөч. Хурдан хэлж өг. Гоё баймаар байна. Зөв хоолмоор байна гэдэг. Ташрамт хэлэхэд би өөрөө хоол хүнс заадаг хүн бол огтхонч биш ээ. Гэхдээ мацгаар дамжуулан хүний бие хийгээд сэтгэл бүрэн төгөлдөр эрүүл болдгиймаа гэдгийг өөрийн бие дээр үтсэн бөгөөд зорж ирсэн хүн бүхэнд нээлттэй зааж түгэж явж байгаа ийм эмэгтэй. Тэгэхээр арьсаа гоо сайхан болгомоор байна. Хүүхдээ эрүүл байлгамаар байна гэдээ ярьдаг. Тэгвэл уснаас эхэлдэг. Усыг буюу шингэн зүйлийг зөв уухаас эрүүл мэнд гоо сайхан эхэлдэг залуучуудаа. Би нэг зөвлөл хэлье л да. Ган гачигтай жил ган гачиг их болоод ивэл газрын хөрс яадгүй. Хатдаг мөн үү? Тэгээ гинэт бороо орохгүй яжгаад маш их хэмжээгээр бороо орохоор яадгүй газрын хөрс эвдэрдэг. Хүлээж авч чаддгүй шүү дээ. Та нар өөрсдийнхөө биеийн эсийг яг үүнтэй зүрлээд бодчих. Хүний биеийг бүрдүүлдэг эсүүд байгаа шүү дээ. Хамгийн жижиг нэг эс. Энэ эс маань өөрөө гадна буюу дотор гэсэн 2 уснаас бүрддэг юм байна л да. Энэ эсийн доторх ус нь хэдий чинээ их байна. Тэр чинээгээр хүн өөрөө залуу
сайхан өнгөлөг толгор харагддаг юм байна. Тэгэхээр нас явсан л бол нас явж л байгаа бол Өдрийн мэндийг хүргэе. Их сайхан алгадчихъя. Бид бүгдийн үзэх дуртай олон киног гаргадаг өргөө IMAX-ийн хамт олон маань цувралаар та бүхэнд лекцийг хүргэж байгаа. Энэ лекцийг өргөөцөг.mn гэсэн сайтаар бид хамгийн олон санал авсан хүмүүсийг урьж лекц тавьж байгаа. За ингээд өнөөдрийн зочноор бид бүгдийн хайртай Монголын бас одоо үзэгсэн сайхан бүсгч хөтлөгч Ануучин өнөөдрийн лекцийн эзнэр хүрэлцэн ирж байгаа маа. Ингээд бүгдээрээ халуун алгадчлалтаар өгтөж авъя. Өшөж ангаадчихъя. За миний дүүнэр тэгээд лекц тавигдахаар илүү сайн алгаад агшаад ялангуяа манай энэ дуулж байгаа дуучдыг бас халуун алгадагчдаар гоё өгтөж аваа шүү. За юу. За ингээд өнөөдрийн маань лекцний зочин, судлаач, хөтлөгч Ануучин болон өнөөдөр бас бидний урилгыг хүлээн авсан уран бүтээлчид маань өргөө танхимд хүрэлцэн ирж байна. Бүгдээ халуун алгадагчдаар өгтөж авъя. Монголын цагийн бахархалтай болсон бүсгүй судлаач, хөтлөгч Ануучин. За ингээд бидний өнөөдрийн гайхалтай лекцийн салхийг хагаж нэгэн гайхалтай дууг Монгол улсын гавьяа жүжигчин Бүрний хоёр та бүхэндээ дуулан сонирхолох гэж байна. Ингээд Монгол улсын гавьяа жүжигчин Бүрний хоёрыг өшөө чангаалаа алгадагчдаар өгтөе. Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. Ингээд би олон ярихгүй. Өнөөдөр энэ тангимд хүрэлцэж ирж манай Ануугийн лекцийг сонсох гэж байгаа та бүхэндээ баяр хүргье. Баярлалаа. Ингээд та бүхэндээ сайн сайхныг аз жаргал эрүүл энхийг өрөөгөөд Ямбигийн Сүхбаатарын ялгуу соёлын аяр зүтгэлтэн Мацагдоржийн шигэрнэлт яруу найрагч Данзгийн Ямагийн шүлэг амьдралаа би чамд хайртай гэдэг сайхан дугаар сэтгэлийн бэлэг өргөе. Балуурна боцох болдог дэлхий энгэр түшээ догд минь одолж ээжийн баярлуулж өрсөн төрдөг юм ихийг үлигээс хүйгэн саллаж эх хорноос амин сандгүй бүжгийн багш маань хүнийг ингээл богино үзүүтэй, хүлэн тим, энэн тим гэж бүжгийн урлагч өөрөө нарийн штэ. Тэгэл их хамаагүй хэлдэг. Тэгээд их сургуульд орчоод
биеийн тамирын хичээлд орохдоо бас ингээл хүмүүсийг шүмтгий хардаг. Нөгөө багш байнга л бүжгийн багш чинь хүний бие идэрэхтнийг элдвэр нь бас хэлж дуудаж идэг тийм байсан болохоор тэгээд тэр эмнэлэгт байж байхдаа цонхон дээр хараа зогсож исэн эмнэлгийн тэр дөрвөн давхрын цонхоор нэгдүгээр эмнэлэг байхгүй юу? Тэгээд тэр дөрвөн давхрын цонхоор хараад зогсож исэн тэр жилийн 9 сарын 1-ийг би эзэж мартдаггүй. Тэр 9 сарын 1-нд нэгдүгээр эмнэлэгч өөрөө их сургуулиудын ингэж юм уулзуурлуу хардаг тийм эмнэлэг. Миний тэр эмнэлгийн өрөө тийм байлаа. Багшийн их сургууль харагддаг, Монгол улсын их сургууль харагддаг, техникийн их сургууль харагддаг. Тэр өглөө хичээлгүй байсан одоо ухаан мэдээ орж цэцэрлэг сургуульд хамрагдсанаасаа хойш цэцэрлэг сургуульд хамрагдаагүй анхны 9 сарын 1 байсан. Тэгээд цонхоор ингээд өөрийнхөө хөлийгч даахгүй тэгээд тийм сэхэнд ер нь хүнд байсан да. Тэгээд ингээд цонхоор хараа зогсож исэн чинь яг эмнэлгийн цонхны доогор нэг тийм орон нутгаас дөнгөж орж ирсэн болов гэмээр юм. Хацар нь улаа бутарсан нэлээ юм махлагтай ох хэвчээ ингээд сэв хийдэл алхаал яг тэр эмнэлгийн доогор явсан байхгүй цонхны доогор. Тэгээд тэр охиныг хараад бодож ирсэн. Би өмнө нь ямар жижиг зүйлд ач холбогдол өгж шүүдэг байгаа вэ? Өндөр нам, тарган, туранхай, урт хүзүүтэй, том нүдтэй, онигор инээ тэрэгэд энэ яг хинт хэрэгтэй байсан юм бол. Өнөөдөр эмнэлгийн энэ өрөөнд дотор хөлөөд авахгүй зогсож байгаа би хүнээс одоо эрс хамааралтай болсон би нүдэнд нь гуниг хүрсэн би тэр доор өөрийнхөө биеийг даагаад нүүр нь нүдэн гэлтсэн яваа тэр хацар нь улаа бутарсан хацар нь улаан тэр охин бит хоёрын хэн илүү үнцэнтэй байна вэ? Хэн илүү аз жаргалтай байна вэ гэдгийг л 17 наснда олж харсныгаа би их азтай гэж боддгийм аа. Тэр цагаас хойш амьдралыг үнэлэх үнэлэмж буюу амьдралд хандах хандлага маань үнцээрээ өөр болсон. Хүмүүс хэлдэг Монгол тулхтны 100 эрхэм нэвтрүүлэгт голдуу настай хүмүүстэй ярьсаар байгаад чи ийм яриатай болцсон юм уу гэд. За зарим нэг бүр шүмжилдэг хүмүүс нь ухаантай болох гэж ядаад гэдэг. Ухаантай болох гэж ядах бол хамгийн хэцүү оролдлого ч гэж магадгүй. Миний энэ өнөөдөр та бүхэнтэй уулзсан уулзалтын эхэн энэ бүх юмыг ярьж байгаа шалтгаан маань өөрөө тэр эмнэлгийн цонхоор хүний гарт байж байхдаа тэр сэргэлэн тэр үзэсгэлэнтэй эрүүл Монгол охиныг харснаас эхэлсэн юм аа л гэдгийг өнөөдөр та бүхэнд хэлэх гэсэн юм аа. Тэр хүний үнцэн гэдэг юу вэ? Хүмүүс үнцэнээ өөрийнхөөроо олон байдлаар тодорхойлдог баг. Тэгээ миний бодлоор хүн амьдрахын үнцэн гэдэг бол хүний оршихуйн үнцэн гэдэг бол цөөн үгээр багтааж хэлэх боломжгүй. Өнгөрсөн одоо ирээдүй цагийг бодон байж хэлэх ёстой. Өнгөрсөн цагийн ямар үеийн үрээр өнөөдөр би энд төрвөө. Өнөөдөр ямар үеийн үрийг хэн гүйцэтгэг вэс ирээдүйд яах болоо гэдэг энэ 3 цаг дээр бодсны үндсэн дээр хүний амьдралын энэ цагийн утга учир тайлагддаг юм болов уу гэж хувьдаа бодож бяцлагаж явдаг. Тэгэхээр магадгүй энэ зааланд сууж байгаа энэ хэдэн зуун Монголын гэрэл гэгээ болсон магадгүй ирээдүгээ би хаанаас нь эхэлж харах вүлээ? Яах вүлээ гэж бодон бяцлаган суугаа залуучууд та бүхэн бүгдээрээ цээж дүрэн аз жаргалтай байгаа гэвэл би үгүй гэж бодож байна. Хувь хүн бүхэнд өөрт нь тохирсон, өөрт нь зовлон болоод байгаа зовлон, мөн жаргал гэж бодоод байгаа жаргал оршдог учраас. Хэрвээ өнөөдөр таны амьдралд шийдэж чадахгүй асуудал байгаад байгаа бол гарцгүй юм шиг бодогдоод байгаа бол хандлагаа нэг шинжээд үзээрэй л гэдгийг хэлэх гэсэн. Бид аливаа зүйлд хандах хандлага 21-р зуунд өөрчлөхгүй л бол тэр хүсээд байгаа их аз жаргал, тэр хүсээд байгаа их хүсэл мөрөөдөл биднээс алсраад идэг юм байна. Өнөөдөр яг энэ цагт Улаанбаатарчууд бид утааны тухай асуудлыг хамгийн их ярьж байна, тийм үү? Утаанд шаналхгүй хүн алга, шаналхгүй ээж алга, шаналхгүй иргэн гэж алга.